за юу яцхан сонсогчтой ингээд Swishcast иргэн ирлээ. Тэгээд нилээ дугаар хийгээгүй утсан бай. Swishcast. Юу яцхан. Тэгээд сайхан шингэлцгээж байна уу? Цагаасаар хэрэг болов доо. Гурлаа чинь уулзаагүй баг нилээ удчих тий. Утсан бай. Цагаасаар гэртээ сайхан өнгөрөөлөө. All Star-ын дараа уул нэг дугаар ярих гэсэн. Шууд гарантилэгдэл тэгэл болсон да. Тий, хамаг маа хийдэг газар мазар байхгүй. Манай aim lounge гарантилаа хийсэн. Бүгд хоригдсон дөө тэгээд ачигдсан дөө ерөнхийдөө тэгээд халахын шоронг бол дүүргэхээ шахлаа. Ачаалаа ш дийлэхгүй юм байна. Сүүлдээ бид гурав чинь тий. Видео колоор хийдэм юм гэж бодох чинь. Гэхдээ хамгийн сонин ингээд гэхдээ ингээ амраал ингээ идээл унтаал байж байгаа штэ. Гэтэ идээд авчихсан бүр ороод ах. Сонио. Хинжээ хязгаар гэсэн юм баймаа. Тэгэхгүй ингээ ороод л. Чамд орж байгаа юм бол цэгээд бүр тий. Цэгээд уусж байгаа юм байна. Цэд орно. Цэгээд бүр уусж байгаа юм байна. Сүлтэй цаг сорно. Тэр чинээгээр норн цэгээд юм тэгэхээр бандаж бууцыг хүлэх нь шалтан бандажны ирцээ. Тэгэж хүүхдүүд газар шалаар мүлхэн. Зээ. Тэгээд цагаасаа 5 хоног баг амарсан тий. Гарантилэгдсэн. Сэтгэл санаа ямар байна? Бид нар чинь гарантийн болоод 7 хоног мөнгөнд дараа л ялаа тий. Тэгэл одоо бүх газрууд 10 марваа саадаг болсон тий. Ажил зарим баг мак чи шууд 2-2 саадаг болсон л шүү. Ер нь гадуур хийх ч юм болохгүй жаа сонирм байлээ. Үгүй гадуур гараад ч тийм л тий одоохонд бол. гадуур гарсан юм чи. Гадуур гарсан шүү дээ. Тийм. Ямар айн. Зөндөө явсан. Дуустаа яриа онцгой хөдөлгөөн. Цэгийг уугаал яваад байгаа. Уугаал яваад. Сүнмөг гүтгснээ уугаал яваад. Чадварлаа. Цэгийг яа уугаад байгаа юм бэ? Мэдгүй. Би бол ундаал. За. Цэгийг гоё микер ярьж байна. Микер ярьдаг боллоо. Илгэм тараг миктэй болсон. Яг л ингээл та нарын чихэн дээр ингээ амьсгалж байгаа юм шиг сонсогдсон. Одоо ингэж ингээ. Сэдврүү орцгой ингээ. Ойр дугаасаа NBA чих юм боллоо, хипхоп чих юм боллоо тий. Амьдрал дээр чих юм болж юм. Цагаас армаар золголт болох тий. Тэгээд угаасаа дасан сэдвэрээ эхлэе. Мэй сэдвэрээ эхлэе. За All Star-аар угаасаа уулсан гэдээ ярьсан байсан даа ч юм дээр. Тэгээд All Star-аар төвчгөө ярьчих. За хэрс болов ямар санагдав? All Star миний хувьд бол ёстой гоё болсон. Яг үзүүштэй нэг тийм ойр тийм үзүүштэй болоогүй. Энэ All Star бол бүх юм л үзүүштэй нэг бүх юмд ингээ шинжлэлт ороод нэг жоохон өөр нэг мэдрэмж төрүүлж чадлаа гэж бодож байна шүү. Та хоёрт ямар санаа? Ер нь хүн болгонд л ер нь тийг санагдсан. Тэгээд нэг муухагаар ингээд харах юм бол нөгөө талаас нь өнцгөөс нь харах юм бол ингээд хандив өгчөөс $100,000 тий. Хэрвээ нэг баг дөрүүлэн дээр навччихвал яах вэ? Тэгэл нэг нь хоосоо оцсон шүү дээ. Харин тий тэгэнгүүт нөгөө нэг ингээд хүүхдүүд нөгөө хандив авах гэдэг ингээд дэмжиж байж байгаа шүү дээ. Тэднэрт ямар санагдах вэ гэсэн надад нэг хальт бодогдсон. Яг тэр нөгөө жоохон юут тавилттай байсан гэсэн тийм зурхал бас гараад ирсэн. Өөсөө эхний хоёр үе бол тавилттай одоо би нэг авчих гэсэн байлаа. Гурав дахь үе дээр нь тэнцүүл албаар тэнцүүлээд тэгээ дөрөв дахь үе нь яг жинхэнэ оригинал байсан. Fixed game гэсэн тийм юм яваал байсан. Тэр бол юм л хальтаа. Тэгэл хинч тэгэл нэг дөрвөлнгийн авчаал нөгөө хүүхдүүдийг тэгээд бас өөрсдөө нөгөө хожигдсан хүмүүс нь хийж даавна те. За тэгээд угаасаа яг жинхнээсээ тоглох LeBron-ы баг хилтилүүрэх нь ойлгомжтой байсан. Тэгээд угаасаа хоёрдугаар үедээ эдгээр тоглолч те. Сүүлийн үед угаасаа яг үндсэн тавтаараа тоглосон чинь ял баг. Угаасаа Яанасын багаас тоглож чадах хүн байгаагүй. Гэхдээ энэ айгүй ойрхон тоглолт болсон шүү дээ. Ер нь айгүй гоё тоглолт болсон. Би бүр ааслаа. Тэр үед л юу байсан бэ? Яасын баг чи илүү хэдэн оны илүүтэй 9 он илүү ороод. Тэгээд өөрсдөө юм хийхгүй байсаар LeBron-ы баг чинь тэгээд тэр Kemba хөнгөрөө алсж байгаа нэг орж ирснээс зүгээр хажуугаар нь залаад гарчих юм дээр урагшаага хаяад алтчихж байгаа. Тэсний хамгийн гоё нь юу гэсэн шүү. Шүүгчтэй шүүгчийн тайлбарыг бүр
what the fuck юу Крис Пол гүйцчихэд баг тэгээ техник авах гэсэн. зөхөж авах гэдэг байна. Тэгээ нэг нь аваад дүр зураг байсан те. Кайл Лаури жиггэн нэрээр талбай жинхэнэ амар гоё тоглолт үзүүлсэн. Лаури бүр тэр хаартныг зоосон шүү дээ тэгсэн. Тэр Лауригийн алдаа авч мавж байгаа бүр амар гоё байсан. Тэгснээ өөрөө гүйцчихэд Дантоны дэвсэд төрхий. Тийм. Тэр жоохон илүү болцсон л та. Тэгээ нэг хүмүүс нөө Трей Лука хоёрыг их харна гэж бодчихсон. Лука хүлээлтэнд хүрсэн тоглолт үзээд Трей бол яах вэ гэдэг хийдгээ гээл. Лукас нөө гимтэлтэй гэж шаарна гимтэл өөрөө ч уусаа тоглож өгөхгүй байсан тий. Өөрөөс нөө бие нөгөөд хөдлөхгүй л байсан л да. Тэр гимтэлтэй холбоотой байсан баг. Тийм байж магадгүй. Тэрний он Крис Пол бол угаасаа супер од байгаа юм байли. Болоогүй юм бэл. Хаас. Крис Полын нэг мим одоо баг вайрлсаа тавьчихсан шүү дээ. Рондогийн зургийг тавиад Крис Пол. Мим гэснээс одоо Aaron Gordon-ы баг мим гарах гэдэг. Тэр чинь Aaron Gordon биш. Wade мим. Тийм. 9 дугаар. Number 9 гэдэг. Юу лээ нөө цаг хугацаагаар аялаад орж ирээд сансраар нисээд хурж ирээд тогсон чи Wade 8 онд Wade бол тиймэрхүү утгаа гэсэн юм уу даа гэсэн байдлаар болгосон. Гэхдээ жоохон жалууд амны үзэл шиг юм гарцаа те. Гэхдээ хүмүүс бол тэрнээс нь болоод бүр амар үзээ ядаад лээ. Тэгэх бол нэг шаардлага байхгүй шүү дээ. Тэр бол яах вэ? Горд уусаа төрүүлэх зайгүй л байсан байлгүй дээ. Гэхдээ бүр амар гоё үзүүштэй слайм данк гэдэг. Слайм данк бол гоё болсон. Ойрын эдэн жилийн Лавины хоёроос хойш хамгийн хэлхэн. Aaron Gordon, Jones Jr. хоёр бүр амар гоё тоглолтууд хийжсэн. Тал-талтаа ингээл 50-50 оноо авалт. Жинхэнэ ойрын эдэн жил үзээгүй халаатай слайм данк болсон. Тэр хин чин тэгсэн гээ. Хин нилээ. Тэр шүүгч хийсэн нэг нөхөр нь бид нэг яг өгчээсээ өмнөх оноогоо өгье гэсэн чинь тэр донд нэг нь тэр оноогоо өгөөгүй мөлий хин гэдэг мэдэхгүй гэсэн гээстэй. Тэр чинь тэр нь вэйд дэждэг нэ. Тэр нь юу вэ? Чэдүр боссыг мөн явуулсан. Тэрийг бас нилээх хүмүүс хийдсэн байл юм одоо. Маа Dwight-д те Marvel-ийн Баатар гэсэн шиг 9 оноо гэсэн. Маа Black Panther бас жоохон туршлагагүйсэн байлээ. Бараг юу хийгээд байна? Юу хийж байгаа бараг юу хийж харагдаад байсан шүү дээ. Хаана ихч вэ? Тэгээд Сэндаг бол яг тэгээд нэг 3 сэтэлтэй амар болсон. Тий. 3 сэтэл яг алаалаа болсон шүү дээ. Нэмэлт тэр хоёр бөмбөгийг одоо хоёр цэгээс шиддэг юу яагаад шинжлээд тий. Тэр бол бүр амар гоё байлаа ингээд хоёр ингээд 3-аас жоох нэлийн зайтай юм хоёр ногоон бөмбөг тавьцаад нэг бөмбөг болгоно 3 оноо гэж юм шинжилгээ. Тэр болж ирсэн шүү дээ. Нэлийн зайтай ч гэж одоо л тоглолтод тоглогчид яг тийм зарим шийдчихлээ шүү дээ. Тэр яг хийлэр хоёр яг үндсэн зав. Бараг логоноос шийдээд авчих. Тэр яг тэр шийдсэнийг нь үзсэн үү? Тэр яг 3 шийдэлтэнд бол нэлээ муу нэлээ. Өөрөө нэг жоохон удаан дээрээс нэг хамгийн түрүүнд орж иж эхэлсэн тий. Өөрөө бие барьснаас нь өөрөө нэг биенийхээ тэрэлдээс шийддэг. Яг тэгээд Бүкер ч юм бол яг гардаг шүү дээ. Бади хилч гэсэн яг гардаг гэсэн. Маш хурдан. Маа бади хилч, маа фантазигийн бади хилт тэгэл 3 шидэлтэй авраг болсон. Бади хилт авраг болсноос хойш олиг тоглосон. Гэтэ Бүкер л миний авраг байсан. Бүкер угаасаа яг нэг Стеф Клей хоёр яг нэг амар жилэн ороод Бүкерт дагцсан шүү дээ. 16-7. Уулын тэр хоёр нэг нь авах болов. Айлс нүгээс хоёр дахь авчихсан. Тэр хоёр ээлжлээд болсон. Тэгсэн Бүкер авч шуугсан бай. Шууд олж мангасцсан л та. Бүкэр гэхдээ тийм 3 шидэлтийн тэмцээнээр сайн шидэнгүүт одоо тоглолтын дээр нэг тэгэж шидэхгүй байгаа санагдсан. Бүкэр ингээд надаа ингээд яг амьдрал дээр ч гэсэн айгу гой залуу санагдаад байд шүү дээ. Тийм нэг амар тийм явж байгаа байх. Тайлхан юм шиг харагддаг тий. Тийм нэг жоох үгч юу? Дарууч юм шиг тий. Тэр нөгөө жоохныхын зураг нь гэсэн чинь бүр яг Рондо шиг байгаа гэдэг. Тэр чи Полын зураг. Тэр чи Полын. Юу лээ Бүкрийн бас нэг жоохны зураг байсан юм амар. Полын зурган дээр Рондогийн багын зургийг тавьсан байхгүй Крис Пол. Тэр бүрчтэй амар сонь тий. Бүр юу ээж Рондо уус. Рондогийн зургийг албаар тавьсан бөө. Тэр болоо. Тэр яг троллж байгаа тий. Рондо бурханлыг тролл нөгөөний нөгөө Рондо дээр очсноо миний хамгийн дуртай тоглогч Крис Пол тий. Рондо хүмхийгээ зүгөөлөө. Рондо бүр яг зодчих гэсэн тий. Зодох гэж тийсэн зүгээр яг
энэ тэр юу би юу хийх вэ гэдэг мэдхгүй л царай гайсан шүү дээ. Шоконд орсон юм шиг царай. Уурлаа хатсан нэлээ ууртай харагдчихсэн. Тэр юу вэ? Тэгээд гурван шидэл яг тэгээд баада шатар гэсэн шүү дээ. Баада яг сүүлийн үгүй. Тэр бол бас тэг гоё. Гэхдээ сонирхолтой байна. Тэр 3 онооны бүнгийн бүр амар уустай. Одоо хоёуланг нь оруулчвал яг нэг талаас бүгднийг нь оруулсантай тэнцвэрийн цаанаа өгөхөөр. Тэгээд нийтдээ бол 40 оноо авдаг болсон шүү дээ. 34 оноос 40 оноо болсон. 27 болоо. Ер нь бол амар. Тэгээ бүкер л гоё залуу та. Гэтэ бод ч ганц ч ногоон бөмбөг оруулаагүй. Тийм бүкер нөө нэг яг өөрийнхөө зооноос амар шүү дээ. Нөө алаг бөмбөг тавьчихсан. Тэрнээсээ сайн. тавьдаг цэг ёо шиддэг цэгээсээ те. Skills challenge бас гоё болсон. Тийм. Энэ удаагийнх амар сонирхолтой болсон тийм. Төвүүд нь эхлээд hodсон. Би Тэйтмээ гараад ирэх юм гэсэн. Тэйтм шидэлтэй алдаа. Баяр лөө Сабонис гэж хэлсэн. Өө нэр монголчууд ч Сабонис амар улаан ногоон фэн гэлээ. Тийм. Би зүгээр чи All Star дээр Сабонис юу хийж байгаа гэсэн наач сайн тоглогч. Чи үцгээ болчих. Чи ямар All Star-ын шүү. Сабонис ихтэй хөөрхөн нөө юм дээр лээ 3-аас баазар мазтай гэдэг. Skills challenge. Сабонис дэжгүй тоглогч. Тэгээд Эдбаяа хөдсөн. Эдбаяа бол одын гэлээ. Сабонис ер нь Майамигийнх нь тий. Майами хөөс All Star амар үлээ. Одоо яг тоглоно уу? All Star нэг All Star дээр Сабонис яг ганцхан хайлайт байгаа. Кембод кросс тоглож байгаа. Өөр Рона авч байгаа хайлайт байхгүй. ямар ч старт авахгүй юм. Чөлөөт дөрөв шидэлтийг хоёрыг алдчихсан. Нэг гороцсон. Тэгээ тэрнээс яг багтаа бол алцлаа хэлээ л тээ. Зөв All Star дээр бол орох тоглож биш юм байна гэж хэлсэн шүү. Жохон хүндэтсэн болоо. Жохон мим болгоод ярьсан чи монголчууд. Алах нэ. Амар баярлалаа бүлээ гэж. Хүн дээр тусгаад авч. Сабонис бол үнэхээр аимшигтай. Сайн залуу гоё тоглогч юу. Багт байж хад бол багийн хоёр дахь лидер мэдэр байна. Aaron Gordon ч өндөр тэрвлал хийсэн байл л тийм. Гэрнийх анхны гэстэй. Тийм гиснээс яг одоо тоглолтууд руугаа орол яг Gordon тоглолт сэрэгцэн. Өчөөч биш баг Gordon-ы дүү сонголт болоо. Үс амар ууртай тоглож. 360 гэж мэгэл ассист амар блок гэдэг нилээн зүтгэлтэй байна. Амар ууртай тоглоо. Би нөө тгийж бодсон л та нөө Isaac гинтээ Gordon ч өмнө SF дээр яагаад ингэ завсрын байгаа гэдэг. 3 дээр юу тийм эсвэл ингэ ер нь SF-үүд чихэнхэл 3 дээр идэв шүү дээ. Бүгд бол тэгээд Isaac байхгүй болоод ирэнгүүт даа ингэ шүүтрүүд торчиж байгаа. Тэнгүүд Gordon яг тийм Libro-Maiгийн тоглолт гаргаад ирж байгаа байхгүй. Одоо гаргаал те дамжуулаад. Өчөөж хураа шидчихсэн шүү дээ. Тэнгүүд Gordon яг бүх их мэдлэн гараад өгсөн болж байгаа юм болоо те. Орландо угаасаа 8-7-оор угаасаа гарах тоглолт шүү дээ. Гиснээс өө танаа Кайри ёо бити наатах. Бити юус одоо фэнтезигийнхаа плей-офф руу орохгүй мэдчихлээ. Кайриг би бүр хайсан шүү дээ. Кайри уус өлөрлөн дууссан тоглохгүй гэхээр ёо яаж байгаа юм бэ гэж. Миний зүгээр драфтын нэг хайчихдаг шээ. Хогийн шээ. Хамгийн гоё бидний Кайри Пол Жорж хоёрыг яг дараалаад амар хоёр суперстар байхгүй. Яг нэг тоглогчийн стат өгдөг нас зүгээр Кайриг тоглохгүй багт нь Пол Жорж тоглол Пол Жорж тоглонгууд Кайриг гимтэл байжсэн. Одоо Кайри бүр тэр чигтээ байхгүй болоод Пол Жорж одоо дахиад гимтэх нү яах вэ? Танаа Пол Жорж юу гэдэг сүүлийн 1 сарын стат нэгсэн 13 онооч гэж тооцсон. Би тэгээ тэрнээс болоод бүр амар ийм Старго баг болгонгуудаа шууд ингэ яагаад байхгүй. Шин тоглогч оруулж ирээл тоглуулж алхаяа өөр нэгийг оруулж ирээл тоглоо. Одоо чи юу л яах бол одоо аль их тоглолттой байгаа тоглогч бол хэлүүлдэг. Уул нэгдүгээр шатны чаваа гараад болчихвол юм уу? Би чаваа шаана юу ярьж байгаа. Танах чи манайд 2 хожигддаг. Кайри байхгүй ч гэсэн сэтгэл байна. Танах эхний 7 хоног Кайрийн 50 оноо аваад хожиж өгөө. Дараа нь Кайрийн орохгүй Пол Жорж нь орж ирээд хожигдсан. Тэр хоёр зэрэг тоглодог бол гоё л доо. Роуз өнөдөр клач хийсэн байлээ. Роузын талаар угсаа мэдээ гарсан шүү дээ. Одоо нэг 3 сарын 1-ээс өмнө buyout хийгээд өөр багт очиж тоглох үсэхгүй би энэ ч нэ улирлаад дуусгах гэсэн бил. Болон Lakers бол buyout хийх юм бол хамгийн ихний авах баг нь байгаа байхгүй. Уг нь. Гэтэ за Роуз болохоор одоо Lakers чинь том хот шүү. Тэнгүүд амар тийм өөрт нь дараа тэр болохоор
За Detroit-аас дээр байх гэж Аха. хөв хүний зүгээс бодсон юм байна те. Гэтэ шийдвэр нь бол эслэгтэй юм шүү дээ. Яг одоо 3 сарын нэг боллоо л тоо. Тийм. Ер нь бол үлдчихэл байх гэж бодож. Detroit-т угаасаа тэгээд өөрөө юм жаргалтай тоглож байгаа шиг санагдсан. Клач хийгээл те. Тийм. Clippers-тэй бол жишээ нь сүүлийн үед бол гарахгүй байхгүй хамгаалснаас. Өөрт нь баг бөмбөгч ирэхгүй шүү дээ. Одоо яг эцэгтэй үед бол тийм. Рүүзио Caruso байвал та. Caruso нэр алж ийлээ. Caruso. Өнөөдөр төс өдөр нэстэй. Сүүлийн 26 юм. 26. Юу. Би чи Caruso ч анхаараад энэ одоо 50-тай өвгөн тоглоод байгаа юм байна да. Би ч тийшээс нэг юм хөгшин тоглож байна да гэж бодож лээс. Сургуулийн чинь нэг тийм доктор орж ирээ нэг зааланд ороод амар тоглож. Яг нэг тийм хүн хөрөө. Гэтэ Alex Caruso-г ингээл хүмүүс мимийг л үнэхээр сайн тоглож. Яг үнэхээр гоё. Яг цөөхөн идэмээ тоглож байгаарчсан тэр минутаа бүр амар үр өгөөжтэй байлгаж чадаад байгаа. Яг тэгвэл тэр хүн ингээд тоглох хэрмэлцэлт нь ингээд одоо тэр талбай дээрээ бүх тоглолтоос илүү үүдэг. Ингээд блоклж байгаа тий. Тэр хүсэж байгаа ингээд нэг зүгээр момент нь л ингээд тэр бүх үзэгчдийг ингээд хайрыг хүртэх тийм. Тэгэл ингээл ордоны ингээл уур амьсгал ингэчингүү тоглогчдын баг дотор уур амьсгал бүр сэргээл тий. Тэгэхээр гоё энергитэй залуу гэх юм. Бүр All-Star-ын тэр юу дээр төсөлт явж исэн биз дээ тий. Одоо Caruso жишээ нь Илээ хотод байгаа хамгийн алдартай 5 тоглогчийн нэг нь болчиход байгаа байхгүй. Тийм гэсэн л тий. Тэр Lonzo яаж байгаа юм бэ? Тэр Lonzo бүр байхгүй чи байхгүй байсан дээрээс. Lonzo тэрнээс хойш баг стат өгөөгүй. Lonzo нь яаж байгаа юм бэ? Миний fantasy Lonzo гэдэг тэгээд Caruso 26, Doncic 21 хүрч идэг аа. Үнэн залуучууд нэр алж шүү. Doncic бол зүгээр одоо хамгийн залуугаараа гэсэн бүх стотыг ивж LeBron-ы араас авах стотыг эзэн шүү дээ. Одоо цагаан LeBron. Евро LeBron юм уу баг тий. Халдсан LeBron. Гэтэ хаард нэг. Doncic-ийн step back бол төгс юм. Тий. Үнэхээр тайван. Төгс юм аа. Йоо. Амар пас ингээд талбайгаа амар гоё мэдээдэг. Ер нь бол яалч хөл нэг тийм. Бэст тоглож. Одоо яг ганцхан юм дутагдaltaй заяа. Би плей-офф дээр тэрийг авах гэдэг. Doncic нэгдүгээр удаан тэгээд хамгаалалт нь залах уу. Тэнгүүд одоо нэг мисмач үүсгээд тоглож боломжтой байхгүй. Doncic холбооч ч юм уу те. Энэ удааны үед бол удаан шүү жоохон те. Тэгээд одоо жишээ нь Kawhi Doncic дээр зүүж гараад ирээд хамгаалалттай тоглож байхгүй нэг хэсэг. Тэгэхээр хамгаалтын сул тал би болох юм болов уу гэж хараад байгаа. Юу ч гэсэн плей-оффыг хүлээжлээ. Бас яах магадaltaй те. Одоо Doncic ч өөрөө тоглоом дээр бүх юма гаргаад хамгаалтан дээр яг нэг тийм чинь хүүсээ харагддаг шүү. Тийм л. Trey Young бол бүр ингээ хамгаалъя гэсэн сэтгэл байгаа ч юм дээр хамгаалт. Чаддгүй юм байлээ. Уул нь амар сэтгэлтэй хамгаалах гэж оролддгийн тийм. Лигийн хамгийн муу хамгаалагч гэн Trey Young. Trey Young чинь хин нэг яалтах тэгэлсэн юм сте. Бодсноос хамаагүй намхан тоглож илээ гэдэг. Тийм. Тэр баг нэг өсөн жоохон бүрч. Тэрнгээр 85 юм шиг. Ганц хоёр ийч авчтай юм шиг. Тэгсэн мөртлөө тийм намхан мөртлөө тгийж их стат өгч ийнэ дүүс. Нэг бодлын сайн л хэрэг. Одоо дээр үед Iverson л тийм байсан да. Iverson 3-аас шилдэггүй болохоос яг тоглолт яагаад юм бэ? Iverson бол хиний ч өдөөс авдаг гэсэн. Тэр дээрс нь Орлтигээд амар их халтаа аваад байгаа байхгүй тий. Гоё. Одоо нөгөөдөөсөөс жижиг юм чинь тэгээ шургаж мургаал тий. Тэгж ангууд өөдөөс нь тэгэл нэг хөрөхгүй хичээсэн боловч ингээл хүрээл алдаа. Одоо Trey гэж хамгийн их хайрыг өгсөн тоглогчтой нэг болоод ирж шээ. Гэтээ бас хейтер ихтэй шээ. Хейтер ихтэй. Яг хоо жоохон өөрөөж тэтгэлтэй. Өөр төргөөд үү. Яг Trey Young-ийг ингээд ирээдүйд багийнхаа лидер болгоод аврагын төлөө гарна гэхээр бас хэцүү байхгүй. Одоо яг нэг Steph дээр байдаг асуудал байхгүй. Steph яг нэг main лидер ч гэсэн одоо KD нэг финалд ингээ аваа явчихсан шүү дээ. Яг тэрэн шиг Trey Young чинь финал дээр гараад ингээ яах юм бол нэг шидэлт нь авахгүй бол амар уучлах хэцүүлтэй. Тэгээд хамгаалтан дээр ингээ Trey Young-ийн өдөөс хинл болох юм хийж тавлаа шүү дээ. Тэгээд явандаа угаасаа хамгаалтан сайжрах л байна л та. Одоо бөмбөг тасалт гэдэг. Iverson ч бөмбөг тасалтаар бол тэргүүлжсэн. Би л өдрийг шидэлтэд тулдаал үгүй зэрэгтэй. Угаасаа шидэлтэн дээр л ойлгомжтой гэж байна. За тэгээд плей-оффын нөгөө 8-ын төлөө өрсөлдөөн юм бол одоо алаан болсон шүү дээ. Portland хэд дээр явж байна? Portland 9 биш. 10-т явж илээ. 10-т явж илээ. 9 New Orleans.
Энэ 2-2 хожил. Тэгээ бас хожигдсан их. 24 хожилтой байлээ. Одоо 9-т 10-т явж байгаа хоёр баг хоёулаа 24 хожилтой. Тэгээ 8-т явж байгаа маа Memphis болохоор 26 хожилтой. Тоглолцоо юм Memphis. Багасаа л Memphis-ийг дэмжиж өслөө. Зибо бас миний анх гэж. Memphis угаас унах нь ойлгомжтой л. Jaren Jackson даахгүй, Brandon Clark наахгүй. Тэгээд Morant дээр яг Morant ч 3 ингэж жоох алцхан жагаад 4-4 үед бүгд авдаг. Тэгээд эхнээсээ ингээд хамгаалтанд орчихгоо Morant-ын тоглолт ойр жоох гарч өгөхгүй байгаа л та. Тэр нөө Josh Jackson гэж нөхрийг хөгжлийн лигээс буцаагаад дуудсан байли. Энэ бэйнийхэн санджаага бол. Усан драфтын нэг 3 билүү дөрөв шүү дээ. Амар хүлээлттэй байсан. Тэднийг яах вэ хаалцлаа. Тэгээд Pelicans-ийг бол баг ороод ирчих байх гэж байна. Тийм Pelicans одоо Portland ч бас хэцүү болчихлоо шүү дээ. Lillard мэдээ. Pelicans амар үлээ. Хүчтэй үлээ. Залуучууд юм ба. Pelicans яагаад үлээ байгаль бүр дээр сайн тоглож байна. Одоо Zion ороод ирсэн байхгүй шүү. Ingram бол яг ингээд оноо авахч болчих жоох цэвэр. Zion бол нэг тийм момент өөрчлөлттэй гэж хамгаалтыг ингэдэг. Ingram бол гэхдээ гоё олж хичээлээ. Ingram яг хөө гэхдээ жоохон All-Star-аас жоохон тоглосон юм байна. Holiday Lonzo хоёрыг бол хамгаалтай. Тэгээд багуудыг бол нэг тийм хурдан темпээр авчихсан. Zion ч ямар плеер хурдтай. Харин амар хурдан дээрээс амар төсрөлттэй хүчтэй. Тэр Wild Side-ийг бүр гошноо болгож ирсэн шүү дээ. Бараг нөгөө орчин цагийн шаг гэдэг. Нэг тийм модерн day байж болох шакийн боломжтой хэлбэр. Нэг тийм нэг үсрээд ороод ирэхээр дийлддэг. Шак ч угсаал тийм биш. Нэг мөрлөөл маяг хэлбэрээс болчихсон. Хэний л бол хэний үдээс тогтдог. Ingram ч ихтэй сайн багуудын үдээс сайн тоглож чаддаг юм шиг. Гайгүй. Яг нь дундаж багуудын үдээс алж. Яг тийм Lakers Max-ийн үдээс нэг сайн тоглосон гэхгүй л. Өндөр Cavs-ийн эсрэг чинь сайн тоглосон юм. 20 он авчихсан. Ingram яг KD шиг л тийм. Сайн хамгаалагчдын үдээс бол одоо нэг дээгүүр нэг давуулаад тоглож дээ шүү дээ. Тэр тоглолт нь яг гараад ирэхгүй болохоор жоохон байна шүү дээ. Тийм. Уртаараа тий эсвэл хурдаараа гэсэн биенч нэг хийдэг шиг тий. Гончансан. Яг тэр багийн яг класс тоглолтын Zion бол биш. Одоо Ingram л таагаасан. Тэгээ Zion бол одоо нэг багийн хамгаалтыг бас ингээд хариуцж байгаа юм шиг байна. Гэтэ Zion дээр бас том бийтэй хүмүүс нэлээд шахаж олж ийлээ. Тэгээ харагдчихлээ угаасаа. Одоо нэг үг л. Наач тэгээд 4-5 жилийн дараа ямар амтан болж гарч ирэх юм те. Амтан гэж яриад байгаа. Янс ч бас тэгээд 4-5 жилийн өмнө ямар байлаа те. Янсыг бол 50 илүү. Одоо 20 оноо дараалж авсан 10 удаа тоглолт дараалж авсан 20 үрхээс өмнө тийм үлж байхгүй. Тэгэхээр одоо Янс 4-5 жилийн 3-4 жилийн өмнө гэхэд одоо төвчнөөсөө арай сул байсан шүү дээ. Тийм. Тэр шиг Zion одоо ингээд сул байж байгаа 3-4 жил 4-5 жилийн дараа ихэд ингээд супер харагдаж байгаа. Янс шиг тэгж бүр level up хийх үл гэдэг л юм л та. Би тэгтээ Zion-ыг юу амар бэлтдэг тоглож болно гэж бодоод. Өөөсөө тийм ойлгомжтой л тэр бол. Тэнгүүд одоо тэгж сайжрах нь бас хэцүү л дээ нөө. Тийм том биетэй хүн чинь тэгж амар өсрээд байгаа. Нэг эвгүй гიშгээл унахад тэгээд карьерийн дуусах. Одоо хизээ биш нүг л хараад байж шээ. Амар байглаас нэг тийм атлетик тийм чанартай бол тэднийг хамхан дэмтгэхгүй л дээ. Гэтэ сая бас бичлээсээ ингээ орж хийж байгаа ч жоо. Болгоомжтой болохгүй. Чарльз Баркли, Шакер гэл. Тийм. Яг холимог микс. Леброн гоо бол биш шүү. Леброн ч яриа биш. Леброн ч бол Бен Симмонс байсан. Бен Симмонс гэснээс энэ бас хүлээлэн дуусчих гад. Уул манай хүн дээр яг хувийн амьдрал болоо кэнсэл мэдлээ байна. Иргэ болж чинь. Болцоод наа чи нэг хэсэг алаад байгаа шүү. Одоо болж байгаа юм. Иргэд нийлчихсэн. Тий яг намраас хойш болцдог байлаа. Биш намар гинэ өглөөс хойш болцоод тэгээд Симмонс нэг хэсэг амар стат гэсэн шүү. Тэгээд болцдог. Хостой болонготой. Яг хостой болохоор яг тоглолт нь тий. Тэгээд найз хүн нэрэнгүүд нэг тий бадрангууд тоглолт шүү. Тийм би ийм хүн шүү. Тэгээд хэрвээ Бен Симмонс гівтээд үлрэлэн дуусчихвал тэгээд филийг бас тэгэл филийг дуусна шүү дээ. Тийш үү тэр чинь Симмонс байж иж босоод тоглохчихын тоглолт гарах байхгүй. Имбид хичнээн 40-50 оноо аваад байгаа филийг авахгүй.
50 авсан ч гэсэн баг нь хожил хүрээгүй гэдэг шиг. Яг уу Атлантагаа бол хийчихэж байна. Атлантагаа бол хийчихэж. Яасын нэг юу амар басна стат байл шүү. 9 тоглолтод 30 минутын дотор 30 нэмэх оноо авсан. 9 тоглолт. Тийм. 27-8 минутанд 30 нэмэх 10 үдээс. Өнөөдөр 27 минутанд. Уусаа тэр чинь бас амтэн шүү дээ. Тэр чинь үйл тийх. Тэр чинь хүн биш байхгүй. Тэгвэл яг нэг Янасыг хаах ингэ байрлын P центр байна уу гэхээр айгу цөөхөн багууд. Одоо жишээ нь Галинараа очиж байгаа юм бол үгүй шүү дээ. Галинараа чи юм удаан тийм шиддэг маяг. Футамтагаас Богдан очиж байгаа. Тэгээд одоо Лекстэй утахгүй тоглосон 3 сар их. Тэр тоглолтод тэрлэх гарчи. Дэвис бол хаачих л байна. All-Star дээр гэхдээ Янас ерөөсө тоглож чадаагүй шүү. Өөрөө хаалтны өдөөс орж чадаагүй. Леброноос хамгаалтнаас гараагүй. Нөгөөх нь юм байла. Кавай өдөөс бол бүр орохч юм байл. All-Star дээр бол Милокигийн сул талыг Янасаас харуулсан л да. Өөрөө бөмбөггүй болохоор амар тийм. Тэлтэнд ороо тийм. Жохоо очдаг тал. Гэхдээ хамгаалтан дээр бол амар байдаг. Тийм тэрс бол энэ л та. Тэгээд скомпор сэтгэлзэн л байдаг. Гэтэл амар уустай. 30 минутын дотор 30 нэмэх оноо аваад байна гэдэг чинь. Тэгээд Антикомбо нэг амар юм болохоор энэ үлрээс шилдэг хамгаалагч шилдэг одоо MVP 2-ыг бол хамт хөрсөд нэг тоглож болох магадaltaй. Тийм аа. Тэгээд бол Бакс хамгаалтаараа лигийг тэргүүлж байгаа. Тийм. Уусаа хожлоороо тэргүүлэх нь ойлгомжтой. Тэгмэд тэр хамгаалтын рейтинг гээд гарнууд одоо Баксхан бүгдэлээ гэж бодсон. Янасыг хамгийн өндөр байна. Янас талбай дээр хахад Баксын өдөөс дэд байгаа гэж та гаргав. Maybe Янас Жорданаас хойш тийм болгож болж магадгүй. Жордан бас айгу хамгаалт сайтай, дотлохоо сайтай. Жордан ч утгагүй. Паналны тоглож. Жордан ч 2010 оноос 1980 оноос тоглож. Жордан ч бас арга юм бохгүй биш яахгүй. Төрцөн л да. Жордан бол тэр утгагүй. Энэ Clippers амар болоод байгаа шиг тий. Clippers өнөдөр Denver-тэй яг 10 жилийн бацаа нартай заалж байгаа юм шиг төгөлсөн. Арил зүгээр аврал гэсэн шийдэлтэй богоо. 120 80 тэгээ амар зүйлтэй байсан шүү дээ. Амар зүг 130 хэд 80 гэж яашиг байсан. Denver ч хөөр хий тэгээд уул нь Jokic нь эхний 10 оноог нь авч байгаа. Тэгээ Jokic гэхдээ хөөрхөн шүү дээ. Амар хөөрхөн болгочтой шүү дээ. Амар унж мун шидэл Jokic өөр шүү дээ. Тэгээ унж мунлт те. Фейдээ. Унжахтай шидэл байхгүй юу? Гоё шүү дээ. Jokic гэхдээ яг хүний хувьд бол амар гоё тий. Тэр Jokic тэр баалстай зур гоё тий. Момон өчтэй. Маа цэгийн тим болон хийж байгаа. Jokic гэхдээ хөөрхөн юм билээ тий. Нөгөө All-Star тэр үлээ нөгөө саксон бөмбөр хөл бөмбөг тоглоод байдаг. Жонглош мөнгө. Снэлийн ялж мэлжээ микрофон ингээд ялж ийснэ ингээд салах гэсэн чи бүх юм хийх салгаж байгаа юм. Тэгээ TikTok мок хийцээ. Тий. Снэ Jokic-ийн юу чөлөө цагаараа юу хийх тустай вэ гэсэн чи аним үзэх үлээ. Тийм үү. Clippers лав төвийн тоглож муутай шүү дээ. Тэгээ уул нь Jokic гэхдээ яг хуу Clippers-ийн өдөөс Jokic 40 оноо аваад ч баг нь хожих хөлт хийх хэрэгтэй сая бол. Одоо Монтрес хайрлын гэсэн бол одоо айгуу сайн төвийн тоглогчтой өдөөс бол чадахгүй шүү дээ. Тийм жижигхэн бил. Нилээн жижигхэн. Одоо энэ BD эдийн мэд ч юм уу те. Өдөөс нь бол энэ гэж л нэг чадахгүй л юм л. Тэгээд Denver ер нь плей хийцэн бил. Одоо Denver жишээ нь 2 юм уу 3-аар тарлаа гэхэд одоо Dallas юм уу те. OKC-д таарч байгаа. Тийм тэр үйлч илүү клач. Одоо Denver-ийг бодвол уусаа доонч ч нөгөө талд нь боолоо тийм. Тэгэхээр ийм моменттэй тоглолтын дээр Denver бол айгүй хэцүү харсан. Тэгээ Jokic яг дарамтанд орж тоглох нь. Одоо түрүү жил чинь жишээ нь Portland-аас илүү баг нэсэн мөртлөөс яг төгсөх тал дээр CJ Lillard хоёрд орж ирээд дуусгах гэсэн байна. Тэгээд энэ дээр бас доонч Paul хоёрын дээр нэг нь орж ирээд дуусгах боломжтой. Тэгэхээр Denver-тэй бол аль нэгэн баг нь таарна гэж одоо үзэх баг. Тэгэхээр явтал яг тийм момент юм бол зөндөө гарна шүү дээ. Тийш. Ютад бол тэгээ жишээ нь Доноо хүн гэж л баггүй юу. Тэгээд Denver тэгэхээр Жамал мууяд нэг итгэн хэлтэй юм. Айгу орон гар. Яг дундаас нэг үл дээр унаа шиддэг. Тэр нь гоё. Гэтэ тэр нь орохгүй байх магадлал нь баг орхоос их байгаад дэх байхгүй.
Гэтэ нэг ороод эхлэх бас баярлалаа гэж л та. Өөрөө тийм яг өөрөө бас тийм сэтгэл зүйн тоглож нэг өнгөрч гараад тэр чинь бас лайм биш 40 50 он авчдаг. Нэг гал нь новолцоол. Дэнүрийн хувьд бол тийм л юм. Ер нь тэгээд баг плей-оффын байрлал шийдэх гээл юм да. Lakers бол угаасаа баг нэгээр гарчих واخ юм гэж явж Аа. байгаа. Тийм хоёр Morris нэрээ багуудтай гоё тоглож ийлээ. Тийм. Маркиф Би нэр үзег байгаа шүү ерөөсөн. Маркиф бол Lakers бол ер нь бол яаж хэр вэ? сайн. Ер нь яг одоо тоглолт дуусгадаг тавтад бол байх. Тийм болохоор одоо AD төв дээр Аха. Маркиф PF дээр LeBron Yusuf байна холбогчоо гэвэл Danny Green KCP гэл тэр шийдэл бол яг хамгаалттай шийддэг тавт болчихж байгаа байхгүй. Козмагийн бол ер нь дутуу юмэг бол Маркиф нөхцөл чадна. Тэгээд дөрөв нэг тийм зөвүүн тоглогч зодтолтол үзчихээ тийм хорч Яавал яачаар тий. Маркифийн өдөөс бол тийм одоо сүрөөд ингээл орчих хүн бол цөөхөн тийм байд бол Одоо бол ингээл аврагын төлөө үзэх баг бол бүлдүүлчихлээ шүү дээ. Lakers бол. Одоо л яаж юм шүү дээ. Одоо тоглолт дуусах үед тэгэхээр ер нь Кузма байхгүй. Тийм Маркиф ер нь байвал илүү давуу талтай. Яг тоглолтын моментээс л хамааралтай. Яг оноо дутуу үед бол баг Кузма байгаа юм шийдсэн. Яг хамгаалалт хэрэгтэй үед бол Маркиф байгаа юм. Аа. Бас чанга штэ, хатуу штэ бас. Тэгээд Lakers-ийн бол яг үхлийн тавт дээр бол баг зарим аналистууд бол Caruso холбогч дээр байлгүй илүү. Одоо гүүд угаасаа гарсан байлаа. Goat Яма. Уусаа нэг team stat байсан шүү дээ. ED тэгээд LeBron дээр Green, KCP, Caruso гэдэг бол хамгийн өндөр одоо net rating гэдэг байна. Багуудыг хож тавт нь болж чадчих. Тэрнээс Rondo Kuzma байхгүй байгаа байхгүй юу? Rondo л ирэхгүй. Rondo угаасаа надад нэг таалагддаг юм. Рондо бас болчихсон юм бэл. Ер нь болимоор болчихсон юм бэл. Өөсөө аль дээр нөө хэдүүлээ подкастн дээр ярьж ирсэн. Хэдэл дугаар тийшлээ. Рондо бол Lakers тэрэггүй гэл. Крис Пол. Би бүгдийн Крис Пол. Тэртээ бас би нөө Рондогийн статыг нэг тавиад бас нэг далуулан гарчихсан. Баг чаддсан байна. Зайлмаа. Хайр комент хийчихсэн. Нэг Facebook цаанаас нэг Facebook community-г болон авчдаг л. Тэгээд өөрчн би сонирхолтой. Сайн нөгөө юу болсон шүү дээ нөгөө Kobe-гийн нөгөө тийм celebration live of Kobe Bryant. Kobe амьдралыг тэмдэглэсэн л тийм. Тэрэн дээр бол Jordan ах нэлээ ойлсон. Shaq бас нэлээ юм яац жоо. Shaq тэгээд айгүй гоё гэж хичээж илээ тий. Энэ багт би гэж байдгүй зөвхөн Kobe-гийн юу гэсэн байсан л та. Нөө яасан штэ. Тим гэдэг үгэнд I үсэг байдгүй шүү гэсэн чинь Kobe I үсэг байхгүй гэсэн me гэсэн үсэг байдаг. Тийм. Тэр их гоё яасан. Тэгээд Jordan бас гоё гэсэн юм. Би арай гэж нэг гөөлцөн меморигнээс салж явж байгаа. Тэгэхээр мемтэй болсон. Ихнэр нь дахиж өөрөхгүй шүү гэж хэлжсэн гэдэг. Jordan гихнэ. Тэрэн дээр нэг LeBron очоогүй гэдээс оцсон. Тэр ингээд нууцаар характер гэсэн одоо юм шилтэй хүүдийтэй ирсэн байлээ. Сэтгүүлсэнд өөрсдөд ч гэсэн тэ намайг бити аваараа маараа гэж хэлсэн гэсэн. Яг үл юу уусаа LeBron хэлдэг үгээ бол тоглолтын өмнө хэлсэн л дээ. Portland. Тэрнээр л маш гоё үг хэлсэн. Цаасаа юм. Тэр солийн үг хэлсэн. Kobe-ийн сайн найзуудын нэг болох Jimmy Kimmel ирсэн байлаа. Нээж өгсөн. Ток шоуны тийм. Уусаа нэлээ дотны найзууд байхгүй тэр хоёр. Тэгээд Jimmy Kimmel бас нэлээ ойлж ийлээ. Тэгээд Beyoncé тэр чинь Beyoncé дом Beyoncé ич дуулсан. Beyoncé Grammy дээр ч дуулахаа болцсон байхад Kobe-ийн хүндэтгэл бийж тэр бол өстой respect. Тийм асуусан хүндэтгэл чинь. Хамгийн гоё юм нэг Hello гэдэг дуулсан л та. Тэрнээс өмнө XO гэдэг дуугаа дуулсан. Тэр нь болохоор нэг Kobe-ийн хамгийн тавтай дуу гэж öelсэн байл. Нэг music киноны төгсгөл бас явдаг. Хотуудтайгаа хаадаг. Тэгээ Alicia Keys хурж сүүлдэр хуур тоглосон билээ. Тэгээ сүүлд нь бас нэг юм ихтэй дуулаадсан юм ба. Нэрийн басны хаар ярьстай дуучин. Тий. Хаар ярьстай ч юм. Тийм дуучин ич дуулаадсан. Тэгээд энэний бол яг орчуулгатай хөлбөр нь бол SBS-ээр 3 сарын 8-нд гарна гэж хэлсэн шүү. Хүмүүс яг орчуулгатай өдрийн цагаар үзэхээр энэ нэг Америкт өдөр болчихж байгаа болохоор
Монгол шүн болоод дууссан. Тэгээд тодорхой нэг орчуулгатай хэдий хэдий үг юм хэлсэн л та. Кобигийн бол их чин надад өөртөө зөвлөж 24 2 гэсэн шивээс хэлсэн үстэй. Infinity дотор хэлсэн үстэй. 3 сарын дундуур бол Кобигийн айтмод бол одоо худалдаа ресток хийж гаргасан. Тийм мэдээлэл. Тэгээд нэлийн өндөр үнэтэй гаргах. Lakers-ийн баг бас амар гоё байхгүй. Яг баг гэхээс илүү тийм газар нь ингээ Kobe зориулаад энэ celebration гэж юм тийм. Тэгээд Kobe-тэй холбоотой тийм гудамжийг гаргасан шүү дээ. Тэгээд өөрөө All-Star-ын шагналыг хүртэл Kia Kobe Bryant MVP. Kia Kobe Bryant. Тэрийг нэр Kawhi хамгийн их авсан тийм. Kawhi тэрэн дээр бол нэрээ Kobe шиг тоглосон дээ өстой. Хэмжүүлэхгүй 3 шидсээр байгаа шүү. Kawhi нэр амар шидтэй. Зураас ихний үед 8 шидчих. Тийм. Юу лээ? 8-аас 7 байсан. Тэгээд сүүлийн 2 үед нэг дундаа шидэл нэг имбидээс бүмний ягаал тэгээд босчихсон шүү. Тэр бол гоё л. Тэгээд Mamba Mint одоо Kobe Bryant хэдийгээр нас орсон ч Mamba Mentality бол үүртэй ингээд талбай дээр үргэлжлээ л. Ямар санаа сая Bradley Beal хамгийн Kobe-гоос хойш 50 оноо одоо 2 авсан. Bradley Beal бүр алж байгаа шүү. Данс баг нь жаагүй. Данс шингтэй. Шигтэн нэр хэцүү байлээ. Beal тэгээд дөөр таньдаг хүн гэсэн чинь ийш хийсэн мэтлээ тийм. Beal ба түүний нөхөд. Нөхөд бишээ. Beal. Би сараа ингэ 108 онооны 52-ыг авсан боо. Default тоглогчтой биш тийм би 2K-гийн зөв 2K-гээр нэг классик тиймүүдэд нэг тийм шилгээний халдсан баг юм. Яг тийм болчихсон. Тэгэхгүй. Тэгээд одоо яах. Ингээд ер нь бол NBA-ийн сонир сайхнаа дуусгах ба тий. NBA баг сар яа. Одоо сайчин онцлог Лукатай хобби бишээ. Ваа Лукатай. Йогч хөргөш. За. Одоо сэдвээс шүү огцом хазаа 200 км рүү орё. Хипхоп. За өөр тийм их дуу гаргав. Хипхоп. На хараач хөгжмөө зураад хөгжмөө зураад шээ. Галтаа гитара. Come on, гитар нэмэлтөө зээги. Сүүлийн үед хипхопод ер нь Монголд бол нэлээд дэжгүй шин дуунууд бол зөндөө олж ирлээ шүү дээ, тий. Одоо хамгийн шилдэг сүүл гарсан дуу гэх юм бол Гинжин Десант 2-ын 24/7 гэсэн дуу. Хасаа бас бүтэнсэн. Тэр бүр Гинжингийн флоуд нүс амар гоё лээ. Тэгээ Десантаа уусаа юу ч ярих тий. Хамгийн энэ хоёр чинь нэг өмнө амар бифтэйс тий. Одоо ингээд дуу хийж байгаа юм бас гоё. Тэгээд одоо уусаа цуг аялан тоглолт моглолт хийхээр явах юм шиг баг хийцэн гэсэн шүү дээ. Тийм үү? Одоо коронавируснээс бас тийм гоо байх маа. Коронавируснээс одоо энэ олимпич хүртэл туслах магадгүй болчихсон шүү дээ. Тэгээд өөрч Chadwick Speedy 2-ын Sumimasen ингээд амар гоё тийм эрэг позитив мессеж маш симпл өгөөдөл айгуу тийм хөрхэн дуу хийсэн байлээ. Тэгээд Chadwick угаасаа нэг тийм хөрхөө гоё өгнөдөр лайк болчихсон шүү дээ. Тэгээд юмхнаар мэддэг. Сүүлд бас Spark-ийн 2 дуу гарсан. Тэгээд нэг нь болохоор Always for Love гэдэг найз охинтой зориулсан. Найз охинтой цог байж байгаа клип хийсэн. Lucky Lucky. Тэгээ нүүдх нь хэний хамаатан бэ гэдэг. Өөрийнхөө тухай ингээд би бол Tupac Shakur-ийн хамаатан гэсэн утгаар тийм дуу гаргасан байлээ. Тэгээ болгон байлаа. Одоо цагдаа машины хойно сууж хэний хамаатан бэ гэл тий. Би надад нэг сонсон. Гэтэ яг нэг сонсгон л да гэхдээ надад нэг олигтой санагдаад хэрэг байхтай нэг тэгэл сонсдог стилийн хүмүүстэй айгу гоё л хөгж байгаа. Яг өөр плейний өөр урсгал. Тийм. Ялцчихв. Мидлейн бол креативтэй топ бомбор. Jungle даа. Тэгээд Сашин шин Rari гэдэг дуу гарсан байлээ. Тэр бол алж ийлээ. Нэг клипний баахан орс хүүхнүүд тоглосон. Скил бол нэр next level. Өөсөө айгуу сайжирч ийлээ. Клип үзсэн одоо гоё идэв. Англиар айгуу сайн үлддэг гэсэн шүү дээ. Гэлэг цэвэрсэн тийм.
Одоо ч клипээ гоё хийдэг болол гээл юм Оросдоо бас нэлээд нэр хүндийг авч эхэлж байгаа шиг үлээ. Тэгээд өөр ч өнөө цааш дээр нэг юм хэлээ хит entertainment гэдэг байдаг шүү дээ. За Монгол хэлээр зэрэг. Тийм Тэр чинь одоо буцаас эргэж байгаа юм байна л да. За хитийг тэгээд одоо нэг хуучин архиваас нэвтрүүлгүүдэд орой болгон баг гаргаж ирэх байгаа юм шиг. юу гоё. Тэгээд хит entertainment тийм бас артист гэж давхар цааш явж байгаа юм байна. Тийм үү? Зүг болж шүү дээ. Давка гэдэг одоо Монголын хөгжмийн бол бас загалмайлсан хэцүүд юм шүү дээ. Бүгдийн цуглаалдаг гэсэн. Тэгээд өөр бас шинэ дуу гэх юм цааш энэ бол нөө 168 гэдэг артистыг мэддэг бол тэр зураач гээд тэр шүлгийг ингээд пароди cover маягийн хийсэн байлээ мөн тий. Most boys make some бүр noise. амар байлээ бүр амар тэр бүр өндөө фаны байж чадчихлээ ингээд амар гоё өөрсдийн гэсэн тийм юу хийгээд сэдвийг нь өөрчлөө тий. Кофе шоп өгүүлэмж тий өгүүлэмж. Эротик өгүүлэмж. Тэгээд Монголд бол юм байна. Гадаадаас бол сая JB-гийн шин цомог цацагдсан. Change. Та бүхэн мэдж байгаа, сонсож байгаа. Хүн болгон л ямиг явж байгаа. Юуны гадаад яа. Хөөтэй амсан intention бас тэр бас гоё явж байгаа. Тэгээд аюу тийм нийгэм рүүгээ хандсан цомог байсан. Forever гэдэг бас Post Malone-ээс авсан дуу нээр гоё үлээ. JB одоо яг нэг тийм үйлчлэлээр яваад л эхлээл юм хайр болдог хүүхд гэж байгаа. Тэнгүүд дараа нэг тийм өсвөр насны нэг одоо залуу юу одоо нэг бидний үе байхдаа цом гаргасан шүү дээ. Sorry. Тийм sorry тийм бүжиг. Яг нэг өөрийгөө ухаарсан тий. Одоо болохоор бүр юм тийм мэни дуу нийгэм болж юм. Аав үний ах үний үе. Айгу сайн тал руу хандж илээ. Тэгээд өчигдөр Lady Gaga-ийн шин дуу цацагдсан байлаа. Тийм. Тэр бүр алж илээ. Аймайн бүр нэг тийм хуучны электро маягийн яваад байгаа юм тий. Сүмслээ Lady Gaga дээр амар тийм гоё дуул. Lady Gaga ч өөрөө нэг одоо нэг pop jazz дуулалтай тэгсэн мөртлөө тэрийг электро болгоцтой. Тэрнгээрээ яг бүүн гэж гарч ирсэн. Би бол яг ихний хоёр цомгийнх нь бол байг сонсдог. Тийм. Jazz dance poker хийсэн. Яг фото фейсмэс нөгөө нэг хэцүү ангиж байгаа талцсан. Багш гарч ирээд унтраач чаддаг юм. Тий. Тэргээр чинь ланх poker face-ийг сонсч ирсэн шүү дээ. Ер нь хүмүүс тэгжсэн бохоо манай үе. Тий. Тэгээд шин доонууд нэг юм өстөл энэ. Weekend-ийн шин цомог удахгүй. Тий. To be. Тий, weekend цомог гаргаж байгаа тий. Тий, weekend-ийн цомог алах байх. Уусаа одоо энэ жил J. Cole цомог гаргаад, Kendrick Lamar цомог гаргаад, Weekend цомог гаргаад. Галзуу хөгжмийн үед бол галзуулж ил болох юм J. Cole. J. Cole-ийн цомог амжилт авахгүй болоо. J. Cole гоё л рэп шүү дээ. Яг өмнөхөө нэг даахгүй гэж юм. Нэг даахгүй л сая KOD бол нэг тийм бүр сайн болоо. KOD яг ингээд нөгөө Forest Hill-ээс хойш ер нь бага ингээд яваад жоохон буурал. Гэтэ яах вэ? Би J. Cole итгэж байгаа. Kendrick Lamar ч яг уус классик альбом гаргахгүй. But the Beyonce has the best album I ever listened. Beyonce гэсэн. Beyonce гэх юм байна. Хэдүүлээ гоё мэддэг юм байл. Beyonce, Jay-Z ихнэр энэ нүгсэн төгсөлт нь чинь XO гэдэг юм байна. Justin Bieber ч бүр жоохон бахт өгсөн ярьсан гэж. Шанд ингээд Hollywood-ээс энэ намайг хөөрхөн байдаг гэсэн чинь. Хин намайг хаалт гэсэн Beyonce. Тэгсэн чи арай хөвшин биш үү гэсэн чи үгүй Beyonce гэдэг. Өөсөө Beyonce чинь гэсэн. Нэртэй бухтай тий. Тэгээд үйлчлээ. Beyonce чинь анх нэг юунд байсан шүү дээ. Destiny's Child гэдэг. Тий. Тийм хавтайсан. Kelly-тэй хамт. Яг 3 дахь гишүүнийг нь сандгүй байхгүй. Тэр нь хэн бэлээ бас мартчихаа. Бас ер нь айгүй гоё хамтлаг байсан шүү дээ. Амар амжилт болсон. Say My Name гэдэг дуу нь бол амар. Say My Name, Say My Name. Тэр нэр тийм Kobe хамтарч ирсэн тэр дуу нэр. Тийм үү? Одоо remix дээр нь Kobe ингээд хамгийн ихлээд өгөлдөг байхгүй. Оо зөө. Юу клип нь бас байдаг. Ямар ч хэлсэн Destiny's Child-тэй Kobe бол нэлээд болохгүй. Зөө тэгвэл Beyonce-тэй ер нь бас найз үзэл юм байна л дээ. Тэр чинь баг нас супер чиглэл байна. Баг Jay-Z байгаагүй бол Kobe тэ. Тэгээд Destiny's Child-д яг ингээд үсэн өхтөө ямлагт богино настай байдаг шүү дээ.
Тэгэл яг соло карьерээ эхлээл нэг Crazy in Love тий. Naftiki бол юу лээ All the single тэр мөр дуунуудаа I need no love on top гэдэг нөө GC зориулсан. Beyoncé дуунуудыг угаасаа дуусахгүй л тий. Beyoncé Beautiful Night icon л доо. Би гайхдаг байсан л та. Яг ингэ нэг дээр үеч ингээл одоо нэг тийм охтын хамтлагийг бүжгэлдэг байсан. Надаа кэдтэй байдаг. Дээр үе. Тийм. Beyoncé харангууд дүүфэлтэй байдаг байхгүй. Beyoncé тийм. Тэгээ дүүфэлтэйг бүжгэлээд тий. Тэр бүр амар хүндэлмээр. Тэгээ перформансыг харахад бас яг тиймээрээ тэгээ бүжгэлэлттэйгээ дуулаад байгаа байхгүй. Ямар байж байгаа. Тэгэхээр Beyoncé бол хамгийн шилдэг перформанс. Beyoncé бол хамгийн шилдэгүүдээ нэг яа. Үе үед багт. Одоо K-pop амтлын эмэгтэйчүүдээс тэгээд байгаа шүү. Тэгээ одоо чадвар суучлаа. Гэхдээ одоо ч ерөн тэр өмнөх одоо нөө T-ara мара гэдэг чинь бол ерөн тэр K-pop чинь ихтэй эмэгтэй амтлаг гэлтгүй бүгд бүжиглэл дуулдаг тийм. K-pop-ийн яг үндсэн жанр нь тийм байхгүй. K-pop ингээд бүжиглдэг, дуулдаг, дээрээс нь бичлэгээ бүр амар өндөр одоо Америкийн music видеонуудтай харьцуулахааргүй тийм сайн чанартай music видеонууд хийдэг байхгүй. Клипээр бол K-pop ялчгүй Америкийг бол гүйцэтгэдэг. Одоо тийм Big Bang ингээл хичнээн амар хэлтэлтэйс ингээл Big Bang-ийн жил өнгөрсөн гэсэн тийм юу хэлээ шүү дээ. Стат хэлээ шүү дээ. 14 онд илүү 15 онд ч нөө Made-ийг цомог гаргасан шүү дээ. Тийм. Нөө юу муутай if you нөө bam тийм. I feel гэдэг. Тэр мөрөлтөд цомог гараад тэрнээс шүүр цомог гараагүй шүү дээ. Тэр сүүлний 2 дуу. And I'm gonna get down. Чигүүдээ нөгөө last song гэдэг тэгээд юу харсан шүү. Тэгээд сая тэгээд нэг юу цэрэг мэрэгд яваад тэгээд тэгсэн чинь одоо ингээд тэр чинь ингээд юу ингэ нэг K-pop-ийн 1 2 3 нэг үе байгаа юм шиг байна. Тийм. Хоёр дахь үед нь Big Bang хамаардаг юм байна. Тийм. Эхний үе нь Baby Walks гэсэн төгтөө бараг дээр үе. Бараг Girls Generation. Тэгээд одоо нөгөө 3 дахь үед нь болохоор одоо нөгөө BTS EXO Blackpink Twice юм байна л та. Тэр баг 4. Тэгсэн чинь одоо ингээд 14 15 оноос хойш нэг уран бүтээл хийгээгүй мөртлөө Солонгосын одоо K-pop-ийн ертөнцийн топ 10 юуны топ 10 бэнд хамтлагийн 6-д нь гэж Big Bang. Sales-ээр юу? Альбом зарлалтаар YouTube-ийн хандлага тийм хамаарал. Тэгснэ ингээд YouTube дээрх ингээд хандлтууд нь бас ингээд эхний 3 муурт явж байгаа гэж байна. Subscriber-аа эхний 3 12 сая сабтай гэлөө дээ. Эхний 3 тэгээд тэр хуушны 10 гэдэг дуу байсан тийм. Тэр мөр нь хүртэл ингээд нөгөө одоо чартуудаар ингээд бараг 7 хоног 1000 стрим хийдэг гинэ. Гэхдээ Big Bang бол сая нэлээд нэр хүнд алдсан л та нөгөө Synchrony хэрэггээ сонслоо. Тийм. Пимплдэг байсан. Тийм. Мэдээгүй хүмүүс хэлэхэд нэг тийм одоо хүчин маягийн, пимп маягийн тийм хэрэг болсон л да. Одоо Synchrony болохоор нэг клабын нүүр царай гэж явдаг. Тэгээд тэр клаб нь болохоор нэг эмгтээчүүд орж ирэнгүүт ингээд drag club хүчиндээ бичлэг хийдэг байсан байл л дээ. Synchrony-гийн өөрийнх нь бол тийм клип нь өгдөг юм байлээ. Цуг найзуудынх нь л хийжсэн клипүүд үү. Тэр клаб нь өөрөө дотроо ингээд drag зардаг тийм. Тэгснээ хүүхнүүдийг бас ингээд зардаг ингээд баяжуулж зардаг. Тийм. Уусаа тийм байсан гэсэн шин. Тэгээд нөгөө тэр хүүхнүүд нь нөгөө одоо хүүхэн хүүхэн бие үнэлж авах баячуудыг олж ирж мэддэг. Сингэрч бас тэгж зуушлах маягийн тийм. Ер нь бол айгүй нэлээ юу асуудалтай клуб байсан юм билээ. Тэгээд Synchrony уушлахгүй сая Watch-гээс гарсан шүү дээ. Alpha-соор өөрөөр Big Bang-аас гарч ийн гэсэн үг л тийм ерөнхийдөө. YG Family. YG Entertainment ч юм уу. Тэр асуудлаас болоод YG Entertainment ч өөрөө хувьцаат компани баггүй. Тийм. Тэгээд хувьцаа амар унсан юм билээ. Тэгсэн шүү дээ. Гэхдээ ер нь Big Bang-ийн fan base бол амар хамгийн хүчтэй fan base үү. Тэр маргаан шүү дээ. Би саяхан Big Bang байхгүй л ер нь одоо K-pop сонсдог байсан. Байхгүй fan base бол амар тийм цөөхөн баг. Тэгээд нөгөө Beyoncé-гийн нөгөө Beehive гэж нэрлэдэг штэ fan base нэг тэр шиг нэрлэдэг. Ер нь Beyoncé бас нэлээ юу ш одоо fan base амар ш Beehive. Угсаа одоо яг эмгтэй одоо бүх артистаас харьцуулбал баг нэгтэй баг шүү. Би харин
Мадонна өдрийг бол аль дээр гүйцсэн баг. Угаасаа Мадонна яг Manides нэлийн дээдлэх үеийнх нь л Мадонна. Ер нь яг одоо яг бүх цаг үедээ бол бараг гүйцсэн баха. Тэр химийн нэг тэр нөө нас орчдөг чинь хэм блээс. Whitney Houston. Тийм лаглаг дээр үн дуусдаг байна. Одоо Mariah Carey дэс бол бараг илүү шүү. Тэрнээс илүү ах юм Carey-ээс илүү. Mariah Carey-ийн гэхдээ 90-ад оны дунд нэ гоё. Mariah Carey гоё шүү. Сайн сонссон. Дуулалт амар уустай. Mariah Carey ч нөө дээд өнгөний хатаахаа гэж боддог. Одоо нэг R&B чинь эхлээд ийм жоох юм гонгийн дуулдаг шүү дээ. Нэг гэсэн. Тэнгүүд Beyoncé болохоор шинэ R&B авчирч байгаа юм. Бүжиглэлттэй цоглогтэй. Тэрнгээрээ бол тэгээ бас ер нь холиод болчихтой. Яг нөө хипхопоос бас жоох юу авсан баг л та тий. Санаа аваад ер нь цоглог хүчтэй. Одоо Asher ч нэг байл ирдэг. Тийм болгосон шүү дээ. Asher Chris Brown хоёр. Asher Chris Brown хоёр хипхопыг бас нэлээд өөрчилсөн шүү. Asher ч бас лаад олчихсон шүү дээ. Chris Brown ч бас ч нөгөө бүжиглдэг дуулдаг лээсэн. Өөрөө нөгөө амар авьяас тий. Өөрөө 16 төдөл рүү гарч ирсэн. Бүжгийн тэмцээнд ялж ирсэн ч гэлээ тий. Америкийн шилдэг бүжгийн тэмцээнд ялж ирсэн шүү дээ Америк. Бүжиглдэг дуулдаг. Chris Brown орч. Би чинь тэр анх нөгөө Busta Rhymes-ийн Look at Me Now гэдэг үед шүү дээ. Тэрнээс л орж мэдчихсэн. Тийм хөөн үү? Тий. Нүг kiss тэгэл with you боо байдаг ус. Тэднээс нэг анзаадгүй байсан байхгүй юу? Ерөнхийдөө хипхоп байсан. Чи ямар сонио дээр юм бацсан. Тэгээд гинт Look at Me Now энэ юу амьдлаг дуулдаг гэснээр өгүүлж мөглээд идэв шүү дээ. Chris. Oh my dick. Гэлээ упсасэ oh my dick. Яна нэг зохиж мөсгөө гарсан шүү дээ. Тэр чи хэдэн онд гарлаа? 16. Гүү чи 10-ийн өмнө байгаа. Бож баг 9 он. Тэнгэрийн өмнө л байгаа. Тэгээд зодуулчаад дараа нь Drake-тэй өргөсөн байхгүй 11 онд. Тэгээд нөгөө на what's my name тэрийг болсон. Тэгээд зодуулсныхаа дараахгүй юу? Нэрээ санахгүй. Тэгэж тэр чи эртний явдал юм шиг. Тэгээд тэрний дараа бас дахиж нийлээд Chris Brown чи юу жоохон нэг тийм хайс цагийн тал дээр асуудалтай л та. Rihanna ч ялгаагүй л дээ. Rihanna ч уусаа bad бий шүү дээ. Зөвхөн миний bad бий. Джеймс юм байна. Тэр яг Beyoncé ярьжсэн Rihanna мөн. Тэгээд Beyoncé яг нэг хизээлээ хөрмөлсөн шүү. Яг хөрмөлснийхаа дараачаар одоо нэг альбом нь зүгээр арт нэг pop цомгууд шиг байж байгаа яг концепттэй цомог хийдэг болоод тэгээ бүр илүү надад таалагддаг болсон. Тэгээд ялангуяа сүүл гарсан Beyoncé Lemonade. Тийм Lemonade бүр амар гоё цомог болсон. Lemonade бол яг тэр яг тэр цомгийн бүр түүхэн амар зүгээр юм л. Одоо тэр үед нэг Jay-Z араар нь тавьж үзсэн. Тэрийг бүр буу болгоо гаргалаа. Чи хичнээн ингээд яаж ирсэн чи ингээд би бол ингээд чамайг даваад гараад тэр хийлэн нүрүүдтэй. Гэхдээ наад чамд байгаа одоо фэнүүд чинь над шиг чамайг харилж чадахгүй юм тийм утгатай дуу. Тэг нэг юм зохиол идэл яваад байсан тэг клипэн идэл яваад. Jay-Z яг бас нэг рэпер гэдэг утгаар. Тэр хоёрын за тэг угаасаа олон танил хүмүүслэхэд тэгж л байна. Jay-Z бүр амар зоддаг гэжтэй. Клип зоддаг гэжтэй тий. Тэр бол бүр амар алт шүү Jay-Z. Beyoncé бүр цааны юу ч болоогүй шүү. Цуцаад гэсэн. Одоо над хамаагүй гэсэн л байлаа. Хамгийн өрөвдөлтөй харагдсан тэр Jay-Z-ийн хамгаалагч байсан баг. Чигж чадахгүй тий. Би донтон салах гэж. Яалах гэж. Айгүй цаарч хэлээ. Тэр Jay-Z агаар тавьсан дээ. Яаж цацагцсан. Саяхан Rockefeller-гийн боёр болсон шүү дээ. Тэрэн дээр Puff Daddy, Jay-Z зүгээр хамаг томчууд цуглассан бүр амар арга жил. Illuminati ингээд орж ирсэн чи юу лээ? Нэг хамаг юм малтаар бүрж мөрсөн. Ороо шампанс их дууж байгаа арих мэр. Бүх юм бүр амар үнэтэй, хамгийн үнэтэй юм юм байсан. Тэр бүр амар харагч. Ээж биш тэр дууд эсвэл гарсан. Тэрэн дээр их шиг юм ортом байна нэг. Гүү шууд ингээд задгаагаата. Тэнгүүтээ ингээд харагдж байгаа байдал тэнцээ байгаа хүмүүс нь дандаа тийм миллионер, биллионер хүмүүс. Illuminati хал. Нэр хүнтэй хүмүүс. Энэ хоёр амар уус Illuminati-ийн гэр бүлтэй холбоотой. Beyoncé ч юм бүр амар сони ингээд бүр нэг одоо conspiracy л та. Сүнсээ хотлоо алтартаа болсон болцтой. Нэг тийм яваад идэв шүү дээ. Жирэмсэн багтаа бүр тийм тайзан дээр гарч ирсэн шүү. Мангар том тийм баг бүжүүлсэн. Би сүүлд нэг сонссон юм аа. Одоо нөгөө нэг
ямар үлээ нэг артист ярьж байгаа байхгүй ингээд сүнсээ зарлаа марлаа гэж тэгж артистууд нөөцлөл тэгж ярьд юм байна л да. Тэр нь болохоор яг шууд утгаар нь сүнсээ залж байгаа биш зүгээр ингээд нэр хүндний төлөө юу ч хамаагүй хийсэн хүмүүсийг тийм сүнсээ зарсан хүмүүс гэж нэрлэдэг юм байна л да. Ер нь бол игнэршил нь өөрөө тийм утгатай байт юм байна. Нэр хүндийн төлөө юу ч хамаагүй хийсэн. Тийм хүмүүсийг тийм урлагт сүнсээ зарсан хүмүүс юм лээ. Байж болох юм тийм. Одоо амжилтанд хүрэхин төлөө юу ч хийхээс бацаагүй. Муу зүйл хийхээс ч бацаагүй. Хамгийн том сүүлийн жишээг бол одоо Cardi B шүү. Cardi B амар гинт гарч ирсэн тийм. Бүр ингээл гинт зүгээр маа гэж гараад ирсэн шүү. Тийм. Cardi B угаасаа амар тактиктэй бүжигчин стриптизер үйж байгаад нэг залуу дуу бичдэг залуу олж нэгээл. Тэгээ даах бол амар тийм нэг hot new hip hop нэг тийм жоохон gang стилийн дуу өгдөг үстэй. Тийм үрээ угсаа өөрөө плюс яг штэ. Тэгээд тэгжсэн гинт вэвод тэр дуу тавиад тэгээд амар одолчихсон. Яг нэг бодак хийлээ билүү те. Тэр дуу маань. Би бүр хэлээд тэр дууг сонсож байгаа. Вау. Ус бодик хийлээ шууд хийд болсон шүү. Тэгээд тэр угсаа клип нь амар те. Тийм илэн зүйл дундуур. Бүр sexy as fuck гэх бохгүй тэр бол. Илсэн дундуур өндөр өсгөлтэй гуталтай яваад байгаа. Уулаа. Cardi өөрөө нэг юм одоо латино юм хэллэгтэй болохоор тэр нь амар зөвүүн болж байгаа. Тийм амар зөвүүн сонсогддог. Яг нэг Shakira үлж байгаа юм шиг баг. Тэгээд дээрэс нь тэгснэр нөгөө латино аялах гохтоос амар гой сонсох. Фан бейс авчиж байгаа байхгүй. Тэгээ өөрийнх нь одоо би хаа те ингээд татах имиж нь бол нэг юм аажаас баг ингээд гавцсан гарч ирээд байгаа. Хамаагүй нүуний үзүүштэй гэх юм уу та тий. Тэр бол яг гоё болоод байна. Гойн дээр нэг аим шиг үстэй тий. Могоо тий. Могоо надад ерөөс таалагддаг юм аа. Цэгт яруулж үлээ. Гэтэ тэр өгцөн фейк л. Үгүй яг фейк нь фейк л. Тэгж бодож байна. Фейк фейк биш гэж бод. Гэтэ яг яг стрипер байсан хүний хувьас ингээ бодоод үзэх юм бол үнэн байж магадгүй. Тийм яг үл чи нөө мөнгөгүй байхдаа жисэн амар том айстай байсан. Амар тийм. Тэгээ офсет жаадаг ахгүй. Гэтэ Jay-Z уусаа дуун дээр яадаг үстэй. I make offset on гэлөө. I turn offset on гэх. Тэр мөр амар шүү. Тэр нэг юу ч нь бол юу л сүүл гарсан cloud ч нь бол зүгээр soft porn шүү. Амар шүү. Тэр press гэдэг тэр альбомныхаа арт марк нүртэл. Тийм шүү. Нүцгэн явж байгаа тий. Зүгээр нэг тийм тий. Тэр бүр амар шүү. Манигээ дуун дээр бол ингээд бүр товчгүй юм рофтууд яваад байгаа. Гэтэл маа Jay-Z л зөв сонголт хийж. Jay-Z бүхнийг хөдсөн ахраатай. Jay-Z одоо мөнгөтэй ч болсон хамгийн сайхан хүүхнийг ч авцуулаа. Тийм. Өстой нэр хүнд байна уу байна. Нэр бүх юм байгаа байхгүй Jay-Z тэр нэг үсээ болчихсон тий. Юусаа хайлт афро мэй. Яг тэр хөл. Амар намхаа гэдэг байсан тийм болчихгоо бүр мангар очиж зүгээр халдсан л барай зүгээр тий. Ах тэр яг Jay-Z жаагаад чирчиг дугуусан нэг юм классик гангстер байсан тий. Шилап малгахтай нэг тий. Тиймэрээ Godfather маяг тий. Тэр бол бүр амар. Дараа нь тэгэл нэг юм шахмахтай тий. Гангстер уу. Jay-Z уус амар тийм классик л тань ялч. Одоо тэр үсийг болчихдаг. Димар дээрээс шиг харагдаад байгаа. Jay-Z бол ялч вэ? Үлгэр жишээ нөө шууд өгүүлж агаад баяцсан шууд бизнес руу орсон. Хамгийн том жишээ л дээ. Одоо монголоор бол хиймтэй маа цэцээ ах уу. Цэцээ чинь соём. Одоо тэр л бүгд брэнд дийл. Тэгээд Jay-Z бас ер нь бас Beyoncé-г яг алдартай болох гэдэг юм хэлсэн. Crazy in Love дээр хамтрах. Jay-Z бол хойд том рэпер болсон байсан. 99 Problems. Уусаа Jay-Z чиний тустай рэпер чинь тустай рэпер нь Jay-Z гэдэг юм байл шүү дээ. Одоо Kendrick Lamar бас бүгд ярьдаг байхгүй Jay-Z. Одоо Eminem өөрөө бас хэлдэг шүү дээ. Here goes Jay-Z, Ray-J and Tupac and Biggie гэдэг одоо миний урд байх юм. Өнөөдөр тэрнээс үл сонссон. Одоо би тэр листэн дээр Kendrick Lamar, J. Cole, Joyner, Lucas гоо юм. Тэгмэл great stuff all time. Joyner арай биш. Joyner арай биш. Зүгээр хамтарсан болохоор Joyner сайн үгэлдэг. Гэхдээ яг хийсэн бүтээсэн юм бол Kendrick, J. Cole-ийн хэмжээнд хүрээгүй. Аач.
яг ч нэг классик зовгтой. Одоо тэрний он Drake гэж ирсэн бол энэ зөнөөгөө байна. Яг Kendrick Lamar, J. Cole, Drake гэд ямарч дараалалгүйгээр энэ гурав бол ер нь одоогийн хипхопын гурав хаан байна. Өдийн Eminem найзаагаа мартсан байлээ. Royce, Lil. Lil энэ угаасаа домуудын нэг. Lil энэ угаасаа Goat-ийн одоо бараг шилдэг. Одоо нэг хоёулаа ч нэг ер нь бүгд л ярьдаг дөө. Нэг алдартай таав гэдэг шүү дээ. Nas, Tupac, Biggie, Eminem. Тэр нэг нь Rakim билээ. Энэ тавын араас бараг Lil энэ орчих байх. Lil энэ бол яг ч хийсэн бүтээсэн юм бол амар их. Тэгээ бас ингээд одоогийн чинь дуртай рэпрүүдийн чинь хамгийн хүндэлж явдаг рэпрүүдийн нэг гэж байгаа байхгүй юу? Одоо Lil-үүдийн чинь л бүх өөсөө хэцүүстэй. Drake-с хамгийн шилдэг рэпер хэм бэ гэж асуувал Drake бол Lil-ийн л гэж хариулах уу? Өөсөө Drake бол нэг тийм жоохон Lil-ийнтэй угсаа ах төстэй байсан тийм. Одоо л дуулдаг болчиход байгаа болохоор. Lil-ийн нэг ах сонссон. Гуншигсан чим шиг сонссон жоохон бахад. Гуншигсан чим шиг. Сонь сонсдог шүү. Англи хэлээр punchline сайн ойлгодог болоод ирэхэд Lil-ийн ямар амар байсан. Хэлж байгаа punchline давхар утга амар. Тэгэл Eminem-тэй цог дуунууд тэгэл Drop the World гэдээс бүр амар гоё дуу шүү дээ. Тэгээд буцаад одоо Jay-Z Beyoncé л орё л та. Beyoncé гэхдээ аягүй сүнэс нэг одоо босод одоо цомгон дээр ингээ хамтарч одоо дуулж байгаа шүү дээ. Одоо жишээ нь Eminem ч юм уу. Өөртөө Drake-ийн дуун дээр ингээ хамтарсан ба. Тэр дуунууд нэг амжилттай бол биш. Яг өөрийнхөө дуун дээр feature болгоод ороод ирэнгүүт тэдний бүр амар болтой. Тэр нэг Freedom гэдэг дуу Kendrick Lamar. Тэр бол бүр амар дуу шүү дээ. Тэр амар гоё дуу. Одоо өөрийнхөө дуунд feature болгохтой амар хийдэг. Бусад үнэхээр жоохон халтар хийдэг юм аа. Тэгж санагдаад байт. Яг л багтаа нөгөө Beyoncé бусдын дуун дээр яг темпо болохоос жоохон хэцүү гэл багтаа. Бусдын дуун дээр яг нэг тийм айсаар нь явцдаг гэх юм. Нөгөө нэг айсаар. Одоо feature тийм сонгууд дээр гэвэл нэг Jay-Z-ийн нөгөө Renegade гэдэг дуу шүү. Eminem Jay-Z-гээс илүү дуулсан байхгүй feature хийсэн болохоор. Тэгээ тэрнгээр нь мим болоод Nas Eminem чинь угаасаа юу гэдэг юм бэ? Одоо рэпрүүдийн дунд нэг бичигдээгүй хойл байдаг юм байл л та ингээд. Рэпрүүд хоорондоо хамтран шүү дээ, тий. Ялангуяа тийм lyrical үгээр байж иддэг рэпрүүд ингээд би-бинийхээ дуун дээр нь орох юм бол ялч би бинийхээ дээр гарах гэж оролддог гэсэн тийм юм байдаг. Kendrick Lamar шиг. Одоо нөгөө юу Forever гэдэг дуу байдсан шүү дээ. Eminem, Drake гэднүүсээ. Тэрэн дээр ингэсэн гэж байгаа байхгүй юу? Drake эднүүс Drake, Lil Wayne, Kanye гурав үгээ бичсэн байсан юм байна л та. Тэгээ сүүлд нь Eminem хүч ирээд үгээ бичсэн. Тэгээ Eminem үгээ биччихэд ингээд студид бичүүлсний дараа Drake, Kanye West хоёр үгээ сараачингуудаа шинээр үг бичиж эхэлсэн гэж байгаа. Тэр бүр амар уус. Тэр үгээс амар дуу шүү. Eminem угаасаа сүлд наалт биш. Тэгээ тэрэн дээр Eminem-ийн үгэлхийг сонсчоод Drake ихийн хоёр Kanye West энэ үг болохгүй юм байна. Сараашин гот шинээр үг бичээд. Ер нь тэрнээс их inspire авч байгаа lyrical талтай болсон юм биш үү? Тэгээ Lil Wayne яг угаасаа амар lyrical сайтай бол. Би угаасаа үгээ шинээр бичих шаардлагагүй гэл. Угаасаа бичих шаардлагагүй дахиад өөрний үг оруулсан шүү дээ. Чи өвдөлт хитэн үг бичсэн. Тэгээ Drake, Kanye West хоёр болохоор жоохон өөрсдийнхөө бичсэн юм хажууд нь жуул санагдсан юм шиг байлаа. Тэгээ Kanye-гийн санагдвал хүн юм аа Kanye-гийн зарим аймаг ч угаасаа амар утгагүй шүү дээ. Hell of a Lie. Би нэг porn star дээр тэгээд bathroom дээр шалтаж оноо энэ бол хамгийн амьдрал юм. Жогон тийм орчуулахаар амар тэнэг. Kanye West яг нөгөө үг гэхээс илүү тимээ барихыг удахгүй л да. Тим аяны стат гэдэг нь амар зөвхөсдөг. Тэр мөр нь бүр төгсөөхгүй юм. Жинхэнэ тэр талаараа бол төгсөж Хөгжмөний талтай. Ялч юу Eminem, Kanye West хоёр шал хоёр өөр эсрэг рэпер байна. Сүмөрлө хоёулаа амар өндөрлөлтөд ерөөс тийм хамтардаггүй тэр ганц хамтарсан л тэр дуу шүү дээ. Ингээ одоо болонгууд яг дөрвөн бүр амар төгсөрцөн тэр дуунаар хамтарсан байхгүй. Тэр бол ус донгийн дуу л та. Тэгэл нэмэгдээ Jay-Z ороод ирсэн. Тэгээ Nas ороод ирсэн юм. Тэр дуу ч угаасаа нэг хиний дуу шүү дээ.
Леброны нэг баримтат кино байдаг шүү дээ. Морден юм. Тийм их ахлах сургуулийнхны. Тэр Леброны ахлах сургуулийнхан гэх юм уу та. Амьдралын тухай. Тийм тэр киноны дуухгүй. Хилэгнэн Леброн хаант зориулж ингэж дөрөв хипхопын хаан орж ирж байсан. Бараг л тухайн үедээ Дрейк бол дөнгөж руки байлаа шүү дээ. Тэгэл тэрний дараа Eminem Kanye нэлээд муудсан юм аа. Тэгэл нөөл Eminem ч яагаад тусламж хэрэгтэй байхад Kanye West-ийн гэсэн биз. Тусламж хэрэгтэй байх чи хаана юм бэ? Тийм. Тусламж хэрэгтэй байх чи хаана байсан юм бэ Kanye? Тэгээд яг юунаас муудсныг нь сайн мэдэхгүй. Kanye ч тэгээд ер нь хүмүүстэй аюу олон харамжгүй төстэй ер нь. Одоо Drake-тэй муудалцаа яваа л авчих. Pusha T-тэй яа тоо зүс юм уу? Kanye West яг нэг жоохон эго амир өндөртэй болохоор хальцаад жоохон хэцүү хөл баг л та. Jay-Z-тэй хүртэл шүлд муудсан байгаа. Нэгдүгээр харьцаад хэцүү, хоёрдугаар тэгээд уусаа тэг зан чанар нь жоохон тиймэрхүү юм шиг. Нэг тийм I'm нийцээд байхгүй. Swing in the morning дээр уурлж муурлаа л тийм. Юу гэсэн шүү дээ. Тэрэн дээр бүр амар үг хэлсэн. Би бол рок н роллын одоогийн рок н роллыг чахаа. Би бол одоогийн Walt Disney, Elvis Presley тэгээ Nikola Tesla-мэслээ би бол одоогийн тэр бүгд ч юм байна. You don't know me. I don't юу гэдэг вүлээ? You ain't got answers man. Тэр бол амар. You ain't got answers man. Чамд хариулт байхгүй сте. Тэр бол амар. Тэр яг юу амар ярьсан шүү. Тэрийг нэг үзээрэй. Swing in the morning. Swing in the morning. Ер нь англи хэл мэддэг тэгээ хипхоп сонирхдаг бол Swing in the morning гэдэг амар тийм гоё нэвтрүүлэг үүдэг. Дандаа ингээд томчуудыг эсвэл юм шинээр гарч иж байгаа рэперүүдийг оролцуулж ирсэн. Энэ бэйхэн ч гэсэн ороод идэв шээ. Ер нь Sway гэдэг яг хөтлөгч нь бол амар гоё залуу гэдэг. Одоо Монголын нөгөө ялалт малт гэдэг фэм гэдэг. Тэр шил гоё залуу. Ялтын параа. Гоё ярьдаг. Үргэж байна. За. Тэгээд Beyoncé-гийн цомгийг сонсоорой. Kanye West Beyoncé-г өмөрч гарч ирсэн тийм. Taylor Swift ялт нөгөө нэг шайн лавсан ч Kanye West гарч ирсэн. But Beyoncé have better юу гэдэг вэ? Best performance of this year. Тийм. Ямарсан тийм YouTube дээр үсэ байна. Тэрнээс болоод нөгөө Taylor Swift Kanye West амар юу үсэж би асуудал beef үстэй. Сүүлд уулын тэр хоёр чинь найз болсон юм. Амар Kanye чинь цэцэг мэцэг гэртнээ явж. Тэнгүүдээ дараа нь I made that bitch famous гэх дундаа оруулаад. Bitch famous. Юу тэрний клип нь бүр амар ш баха одуудыг нүцгнээр клипэндээ томлуулсан. Trap биднес. Яг лаан баримтлалаа. Аха. Гэсэн мэт яг бодит юм шиг харагддаг. Аха. Тэр бүр амар. Яагаад таахгүй. Тэснэ Kim Kardashian яаж үд Ray J хөвтчих шиг. Тэр угаасаа амар. Тэр клип нь бүр амар. Кanye угаасаа тийм гай сэтгэлээтэй өөр сэтгэлгээд. Одоо тэр Flashing Lights гэдэг дууных нь 3 клип гэдэг. Гуруулаа амар клип. Нэгэн дээр нь ингээ Kanye багаж ин явж байгаа. Алуулаад дуусчих жоох. Нэг бодог явал. Уулын 4 минутын 2 минут. Дараачих дээр нэг юм модель ихний гаргалаа баг. Энэ нөгөө модель ихнээс үлдээ. Драг маа дуусчих. Нэг нь болохоор нэг аим шиг байшин ингээд байж байгаа. Бас үгүй бүхэд. 3 клип дуу. Kanye West амар төсөөл сайтай яг тийм тулалтай. Тэгээ нөгөө нэг Pamela Anderson гэдэг жүжигчин юм Монгол том. Тэр нэг клипэндээ тоглож. Наас амар л та. Тэгэл Kim Kardashian ер нь хамгийн controversial хүмүүсийн нэгтэй суусан л та. Ер нь хоёулаа л амар controversial шүү дээ. Байнгын нэг мэдээ зүйн дээр гарч идэг. Байнгын нэг тийм асуудал. Kardashian ч харин тэгэл тэрнээс хойш томоцсон доо. Нилийн томоц хүүхдтэй болоо тий. Амар сайн ээж болох шээ. Парис хэлтэн дээр хоёр чинь нэг нь дуу тэгэл тасардгүй байлаа шүү дээ. Тийм тий. Парис хэлтэн одоо хаана юу хийж явд юм бол та. Хөөе Kardashian ч дуу хийж исэн юм билээ. Тийм. Дуулж исэн юм билээ. Би YouTube-ээс бас нэрээ дуулаад байлээ. Нэр юм уу? Нэрээ дуулаад. Kardashian-ы клип нь байсан ингээд. Наа. Бараг Britney Spears. Тэгэж байна. Одоо Kanye-ийн доонууд дээр ортгүй бол. Миний айлтал. Тэр хоёрын чинь нэг minimalist house тийм. Байшин амар гоё байшин билээ тий. Ингээ амар ингийн сэвэрхэн.
Хэвшин мөчлөө амар уу тий. Тэгээд Paris Hilton бас дуул. Paris Hilton мөрний клип байдаг. Paris Hilton. Нас таалаг. Араа угсаа жинхэнэ хүн байхгүй. Жинхэнэ нэг классик хоо байхгүй. За. Зүгээр нэг. Paris Hilton нэг клип тэг гоё шүү. Клипийн мөчлөг гоё. Би дууг нэг нь сонсдог. Би багш маш болоод хүүхдийг л уурлаа. Гэмитгүй би тэр клип ерөөсө бүтэн үзэж үзэж байгаа. Paris Hilton санаа. Жон гарч байгаа алга болчихсон. Жинхэнэ классик бич. Paris Hilton дуулдаг байсан. За завсаа гэх үү. Тэгсэн мэ чаа. За утгагүй лайфстайлаар уулзцгаа манха. Одоо тэрэн дээр цэгийг хөрийн Райма явууч. Райма стайл. Мистер Цэг Fat Biscuit. Окей, Fat Biscuit. Choppy cake, motherfucker. За. Гэж ирлээ. Болсон доо. Энэ удаагийн лайфстайл дээр сэдвгүй байгаа. Зүгээр л ярьцгаая. Тийм зүгээр л чөлөөтэй сайн ярьцгаая. Тэснээс яа нэрээ саасаар айл майл хийсвүү. Айлт нууцаа хийсээгүй шүү. Офшор айл хийсвүү. Юугаар ихсэхэд ийм аюултай цаг үе болчиход байгаа. Хүмүүс ч амар цэвэн офшор золгол хийгээд илүү. Зөөз. Нөө олноороо очдог гэсэн. Цуварч очиж юм чи нууцаа. Нэр яаж байгаа бас тийм. Дандаа нөгөө ойр дотны хүмүүс хурж иж байгаа бас тийм. Яг нь би жоохон ахын талын уцал дуугаас алхаад. Такси мэкси явахгүй л. Харин тийм такси уус явуулахгүй. Уулын такси явахгүй, автобус явахгүй. Тэгээд өглөө ажилдаа явах гэсэн автобус уугаа. Тэснэ нөгөө засгийн газраас ард иргэдээ магтсан гэсэн айл хийсэнгүү. Дооноор ор бистан. Маахан гисэд хэлээ. Маахан бас жоо хийхгүй байлээ шүү. Хэсэг нь бол хисчээлээ. Өлөөх мэвтэн чи бөө дээлтэн хүмүүс явж байгаа. Дэлгүр гарч авах зүгээр. Нөгөө амар дрон хэсэг нь ийдсэн. Тэрийг нь харсан хүн баа. Тэр чи худлаа мэдээлсэн. Тийм. Гэхдээ хөдөө бол бүр амар байгаа юм шүү. Ингээл хашаагаар өөсөө хөдөөнийхний бүгд би нэг баг нэг тийм. Хашаанаас гарах доорч ийл. Манай нэг эмээгийн дүүн бүр суманд байдаг хөхгүй. Бэт юм байна л да. Тэгсэн чинь дүүтэйгээ ярьсан чинь дүүн тийж гэсэн. Манай хүүхэдсээ ирэх гээд яасан чи бүр ханаас нь цагдаа өгч мөгөөд биднэрийг чи гэрээс гарахгүй байна. Тэгээ уусаа яг энэ бүр сум бүр хөдөн хавж бүр хатгааруулдаг гинэ. Амар динж хотоотол нааддаг. Тэгээ монголчууд ер нь бол яг бэлэн байдалд байхаас өөр аргагүй л дээ. Голомтынхаа хажууд нь одоо тийм шүү дээ. Хамгийн одоо магадaltaй өндөр магадaltaй л болсон. Юу нэ хэцүүхэн л. Тэгээ манайхан тэгээ тэгээ маска сайн зүгээ тэгээ ажил төрөлгөө амарч байгаа үед тэгээ гэр орондоо сайхан тогтоол тэгээ сайхан сармистай шүлээ хийж уугаал маск нь чинь бүгд бол адилхан хамгаална гэж хэлсэн шүү. Заавал нэг тэр нэг гэдэг хэлэхгүй тийм үү. Нэг удаагийн маскнууд яг нь норж морхоор нь бол одоо зүгүүлэх шаардлагагүй. Яг тэгвэл норсын юм л хурдан бэхээр үлдсэн. Ийм чиртэй орчин чинь тий. Тэгээ бас нэг юм сонссон шүү. Корона тэр вирус нөөрэ айгу том хэмжээтэй ингэ вирус дундаа. Тийм болохоор нэг ямар ч төрлийн маскыг нэвтэр шатахгүй юм. Болж шүү. Чихтэй юмд. Тэгээ одоо бас бүр амар шүү дээ. Одоо хятад өвчсөн хүний та одоо хэдлээ 80,000 болоо. Тэгээ 36,000 нэгтгэсэн гэж байна. Итгэсэн хүн 36,000 болж байгаа. Хятад улс амар юу л ер нь тоогоо тогтоож байж ийлэн гэлээ. Тэгсэн чи харин эсэргээрээ Солонгос сая нэмэгдээд, Италид нэмэгдээд, Иран сая 200. Иран ч бүр амар 30 хүн хүчин шүү дээ. Иранд бүр тэгж. Иранд 2 хүн өгдөөд 2 хүн ихлээд нас орсон гэсэн мэдээлэл үзээ. Тэгээд задраад. Гэтэ Европын яг одоо яг нийт урсгалаас бусад улсууд яг ингээд өвчлсөн тоогоор нь гяс идэгцэн л хэлээ. Сайн юм аа. Итали гэхдээ жоох хэцүү юм л. Гэтэ нөгөө Европын холбооныхан ч амар хоорондоо харилцаа сайтай шүү дээ. Тэгээд ер нь Итали өвчлсөн гэсэн бус улсууд нь хилээ хаахгүй гэсэн тийм тохиолдсон юм байна. Тийм. Европ гэхдээ нэг тоож байгаа юм алга байл. Европт байсан. Одоо нэг хүн одоо баг маск таскаа Монголоос бэлдэл аваад байсан. Баг бүх шаардлага гараагүй. Европод жоохон бас жоохон нэлээд хол байгаа л бас голомт байсан. Гэтэ ер нь яг ийм өвчнгүүд дандаа л маазаар л гардаг гэсэн. Тэг цуу юм. Юу яаж хөө ер нь өмнө л тэг.
Ер нь ялангуяа нөгөө хятад ч жоохон лаванд уулсан шүү дээ. Тэгээ дээрээс нөгөө халуун орн болохоор бактери тийм вирус үлчмэн амар ихтэй янз бүрийн мэдээж хэрэгэлдэг тий. Тэгээд хятадд сурж байгаа найзууд чи гинт ирсэн байвал битгий гахаараа. Тэднийг ихтэй тусгаарлаарай. Муухай арцсан хамгийн аюултай нь юу бас 70 үеийн 14 он маань гэхэр чи тий. Одоо ч тэр нь бүр сонгогдоод 28 хоног болсон билээ. Мэдгүй. Тийм сонгогдсон юм билээ ч 70 хугацаа. Зүгээр ингээ ханиалгаж маниалгах юм чи 70 явж байгаа юм шиг бодох чиг хаяа. Сэвтэй. Сая бас Монгол залуус солонгос нас орсон байлээ тий. Тэрний юу? Тэр яг өвчтөн хүмүүсийг бол бүр яг бүр ингээ боломж өгөхгүй байгаа шууд даалчж ийлээ л дээ. Тэр чи өөрөө юу яасан гэсэн шүү дээ. Тэгээд тэр солонгосын тэр имлгээс чинь манай одоо элчин сайдын газар манай засгийн газар энэ хүн ингэ коронавирусээс болж нас ороогүй энэ хүн өмнө нь илгэний хүндрэлтэй байсан учраас тэрвэрээ нас барлаа гэсэн мэдээлэл өгсөн. Орос бол бүр амар тоохгүй шинжтэй байна. Оросууд угаасаа хүүтэн орон дээрээс нь алкогол ихтэй. Гэхдээ дээрээс нэг энэс гадна ханаа дээр зөндөө хүн нас ороод байгаа. Нэг тэгж тахсаж авахгүй байна. Тэгээ тэр Африк эднос ч гэсэн угаасаа одоогийн байдлаар шүү дээ угаасаа хэдэн жилийн турш энэ коронавирусээс илүү амар вирус тэнцэнэ байж байгаа тийм. Угаасаа нэг мим явуулсан юм тийм. Коронавирус Африк руу орж ирэх гэсэн чинь Эболагийн вирусууд нь гарч ирээд коронавирусуудыг зодоод тийм зураг байсан шүү. Тэр бүр амар балерд юм. Карате киди хоёр. JDS нэр хятад найз корона юм болчих. Бас нэг тийм зураг. Нэг хятад залуу, нэг Африк залуутай зураг авахалцсан. Тэгснэ вит Эбола гэдээ тохиолцоо. Нөгөө залуу тэр яг тэр хоёр хүн хоёулаа заяа. Нэг нь ингээд хүзүүн ингээд тэрсэн. Одоо эхлээд Африк нь хүзүүгээр нь тэрнгүүтээ вит корона гэдэг тэгсэн. Нөгөө хятад нь тэрнгүүтээ вит Эбола гэдэг тэгсэн. Тэр зүгээр жооклах. Тийм жооклах. Тэгээ одоо яаж хэлж шүү дээ. Одоо ч нөгөө нэг одоо коронавирус чинь бүр пандемик бүр дэлхийд даяар тархсан өвчин бол одоохондоо нэрлэгдээгүй л байгаа юм байна. Дахал гэж нэрлэгдээгүй. Дахал гэж нэрлэгдэхийн тулд тодорхой бас нэг тоо өгд юм байна. Дэлхийн бүх улсад очсон байж ш дахал гэж тооцогдсон юм байлээ. Тэгээ бол 5 тивд болгоцсон л юм. Бүх улс ч арай биш яг. Тэгэхээр ч одоо юу дэлхийс үрх юм шиг. Юу тодорхой тоо л өгд юм шүү. Одоо шинэ 100,000 хүн гэх юм те. Тийм биш магадгүй. Тэгжээс одоо тэр цар дахал гэдэг тэр стандарт. Ханаад чинь тэгвэл хатаа юм шүү. Ханаа чи нөгөө хөнгөн хэлбэрээ алдгүй өвчин. Одоо бол нөгөө нэг юу коронавирус чи нөгөө ханаадны зүгээр юм стероид ууцсан хэлбэр нөөхөд байгаа. Тэр нэг юу яваад ирсэн шүү дээ. Одоо 100 болгоны энэ 20 онд дэлхийд ямар нэг өвчин төрүүлж ирсэн тийм. 1800 он чи өвчлж ирсэн гэлээ. Европын дахал гэх юм. Дэлхийн зайны үеэр нь 1920 он ч одоо Тэмбүү чинь бүр Европыг хамарсан шүү дээ. Тэгээд одоо 2020 он гэсэн чинь тийм. Тийм сонин юу явж ирсэн. Тэгээ одоо угаасаа нөгөө 100 жил тутам одоо энэ дэлхийн климатын цаг агаар гэдэг юм чи өөрчлөгдөж байгаа болохоор тэрнийг дагаад бас вирусууд нь өөрчлөгдөв. Тэгээ одоо нэг ганц 2 сард ч гэдэг. Тэгэхээр яг 90 талаас нь харуул имжлэгдэж байгаа нь илүү олон байгаа тийм. Өвдөж байгаагаас бол. Тэгээд нас орж байгаа зөвхөн үү? Нас орох юм зөвхөн. Одоо жишээ нь 4 хүний нэг нь бол за бүлий баг 3 хүний нэг нь имжлэгдсэн байгаа шүү дээ. Тийм. Ингээд хараад үзэх юм бол тэгээд 100 хүний нэг нь л өгч байгаа юм шиг тийм. Тэгэхээр бас яг нэг талаас нь ингээд яг байгалийн шалгарал ингээд нөгөө популяц дээр бодвол яах вэ? Зүйл юм л да. Ирэг юм уу? Ирэг гэхээр бас хүн нас тийм юу л шүү дээ. Одоо нас орж байгаа хүмүүс нэгсэн чи дандаа тийм хөгшин хүмүүс эсвэл нэг ямар нэг тийм нэг өмнө нэг өвчтэй ч юм уу те. Тийм хэсэг хүмүүс коронавирус хүнийг ингэж аалт юм байна л да. Одоо коронавирус хүний биед орж ирэх шүү дээ те. Хүний дархлааны систем нь бүр амар хүнд хамгийн чадлаараа ажиллаж эхэлт юм байна л да. Тэнгүүт яг дархлааны вирус нь тэр дархлаа нь амар хүчтэй ажилласнаар ингээ биеийн эргэтэнгүүт нь модж эхлээд тэрнээсээ олж нас ордог гэж байгаа. Харин тийм болохоор нөгөө хөгшин эсвэл тийм өвчтөй дархлаа муутай хүмүүс нас орчдөг. Тэгээд дархлаа сайтай хүмүүс нь гайгүй үлдчихдэг гэдэг байгаа.
Тэгээд одоо яраа жоох хүүхдүүд амар дархлаа сайтай төрөх юм байна л да. Төсчөөд ер нь эхний хэдэн жил нэлээд дархлаа сайтай. Тийм болохоор коронавирус жоох хүүхдэд туссан гэсэн гайгүй байгаа гэдэг юм байна. Жоох хүүхд дархлаа сайтай яраа хүүхд. Тийм. Төсчөөд нөгөө нэг жоохон байсан жагаад гайгүй болоод ээжийн сүм үгийг өгч мөхөө те. Ангир уугаа. Тийм тэр үедээ дархлаа нэлээд сайтай байдаг гэсэн шин. За жоох хүүхд болно. За одоо корона мараад яах. Өөр сонь сайх юу болж байна? Өөр манай YouTube хуудсыг дагаарай. Swish podcast гэдэг. Одоо нэрээ өөрчлөнө. Тийм одоо нэг том прожект эхлүүлэх гээл. Одоо манайх зам 2 төрлийн контент болчихсон. Удахгүй 3 дахь контент маань гарна. Тэний дараа бүртгэн гарна. Тэгэл ер нь та эдийг контентоор бөмбөгдөнд бага бүрдүүлээ. Одоо манайхад байсан гоё шеэр мэр хийгээд. Гэс яд подкастаа ингэж тэг гоё хүмүүс хүргэхийн тулд тэг ингэж алдартай юм аа. Алдартай ч явах уу. Жоохон хүн мэддэг юм аа. Гол бас тэг сая Ujibra гэдэг одоо Монголын шилтгэрээр орууллаа. Гэтэ шинээр тийм шинэ шилтгүүдийн нэг болсон шүү дээ. Тэгээд хүссэн хэмжээнд бол нэг тийм хандлт авахгүй л байна л та. Бидний маркетинг муу байна уу те гэж. Гэхдээ бид нэр хичээж байгаа. Тэр болгон бид нар бол угаасаа шилжүүлээ л. Урт хугацааны сэтгүүлтэй байгаа. Бид нар яг хийх юм ингээл хийгээд тууштай явна, хөгжүүлэх хөгжүүлээ явна. Би жишээ нь альбом юу гэдэг бол контентийг бол одоо нүүх царай нь болоод хийж байна. Манай арын альбом цэгийн хийж байгаа. Цэгийг баясах хоёр. Баясах гэдэг бас манай видеод дээр гоё залуу. Шинээр маа багт хэлсэн баг. Альбом оруулна манай клан хэлсэн. Үнэ амар афрот лаг залуу. Удахгүй подкаст нэр бас юм уу. Жоо хичээл шиндээ. Нүни. Тэгээд альбом ревю бол угаасаа дуусахгүй байхгүй үү? Хизээч дуусахгүй шүү. Подкаст 7 хоног болгоомжтой. 7 хоног болгон шинэ цомог гарч ийн. Өнгөрсөн ч олон гоё цомгууд байсан байгаа. Тэгээд хүмүүс гоё сагжэст ийгээрээ ингээд нийт түгээгээрээ тэгвэл бид нар чинь ингээд улам тэ орон зориг аваа. Урмаар тэтгэж юу гэдэг вэ? Урмаар тэтгэхээр урмаар тэтгэж гоё үг байна да. Уусын онд оолтондоо одоо урмаар тэтгэжсэнээс урмаар биднес гэсэн бас ингээд контентийнхаа чанарыг сайжруулаа. Цэгийн маань мик авсан энэ удаад ингээд микер хийгээл гоё болох хаа хаалж штэ. Зурж штэ. Шугамдчих. Логогоо шинжилж мэйшлээ. YouTube хуудасаар хөгжүүлж байгаа. Instagram бас дагаараа. Instagram-ыг амар гоё хөгжүүлсэн баг. Амар лайк сайтай хөгжүүлсэн юм л те. Одоо нэг подкастынхаа зураг тэгээд яг тэрнээ холбогдолтой нэг сагсан мөнгө оруулах чи. Тэгээд нэг рэпертэй гоё явж байгаа. Меншн хийгээрээ SoundCloud-аас шууд хэрэглэж тэр амаахгүй юм. Тийм. Тэгээд Castbox дээр оруулалт юм аа. Одоо оруулж эхэлгээ л. Castbox гоё юм шиг байна. Spotify дээр гэхээр бас яг нэг гадаад байгаа хүмүүс сонсох боломжтой. Тэгээд Apple, SoundCloud дээр байхад хаваас тийм бохон. Ер нь угаасаа юунд тэр битгий сонс дээр яаж хийсэн бэ? Яг чанартай нэг хитэн платформ дээрээ тогтоол гүрийч гэх. Гурван бүх газраас сонсож байна. Android дээр юу YouTube, SoundCloud тийм. Apple дээр бол тийм. Өөр ямар платформ байх вэ? Одоо Castbox дээр YouTube, SoundCloud, Apple гурвчтай гэлээ аваад авчихчих шүү дээ. Үнэхээр тийм Spotify амар хэрэглэдэг хүн байвал яг Spotify гэж. Тэр талаар бол яг арай явж болох юм байна. Бодлцсон. Тиймэрхүү л байна да. Тэгээд карантин яг хэдэн хүртэл дуусахгүй бол мэдхгүй карантин. Жоо хэцүүдүүл харж. Би бол гэртээ ингээл YouTube үзээл хийх юм байвал хийж. Оюутнууд чи хичээл нь авахгүй тэгээд яг бас ажил хийх зүг. Хоёрын оронд байгаа байхгүй. Тэгээд хичээлээ бол хийж байгаа. Интернетээр яг жоохон тавгүйс хийж л. Жоо сонирхол. Гэхдээ хийгээл. Багш нар ч гэсэн угаасаа амар гинтийн цагт тооцсон юм шиг л. Тийм багш нар ч өөрсдөө
ер нь сандралцсан шүү Тийм, дээ. нэлээд Одоо яах вэ? Тэр нээлттэй систем чи яат өглөө гэл. Тийм. Багшнасаа тэгсэн шүү дээ. Би бол яг дэрэгдэн байсан. Тэгээ ээж бас нэлээд хэцүүсэн шүү дээ. Одоо мөсөх юм чинь. Тэгээ ээж болохоор шууд бэлдсэн PowerPoint-оо оруулаад тэгээ PowerPoint дээрээ давхар микрофоноор яриад оруулчихж байгаа. Тэгчээр бас гайгүй лээ тэгчихлээ. Ер нь тал талдаа л хэцүүчихлээ. Гэхдээ одоо нэг юм гайгүй даваад гараад ирвэл тээ. Тэгээд сонсогчд гоё ингээд тэр зочныг оруулъя. Нэрээ тийш. Тэ. Одоо зочин санал болгож болно. Тэгээд бид нар ямар нэгэн байдлаар холбогдно. тэгээд тим үгүй гэдгийг зочноос л шалтгаална. Тэ. Одоогоор яг тогтсон студио байгалаа. Жишээ нь одоо бол зүгээр манай ажлын офис дээр хийж байгаа байхгүй. Нууцаарч шиг одоо ч нууцсан. Тэгээ өмнө нь бас Ибагийн ахын тий эм лонж дээр хийдэгсэн. Тэгээ лонж маань бас одоо баг 4 сар ажиллахгүй. Сая бас ер нь нэлээд газар хэцүүдэд машин хийдэг ч юм уу хийж ирсэн. Дорстон байвал санагдаа. Хим амар. Офис дээр бид нар 2 цаг л ашигласан. 7 хоногт. За 2-оо болио гэхэд 3. Яг тийм сакс мэддэг хипхоп мэддэг юм хүмүүс явал яг яриа бүр амар гоё. Тэ. Шин яг нь санаанд орж байгаас үйл одоо NBA Top-ийн Тэмэг хазаа партнер гэдэг юм те. Тэмэг орол бол нэлээд гоё дугаар болох байх. Ubiquity содгүй хийлтөөгүй байна. Reproduce чаадаг байна. BG байна. Тийм. Өөрчлөн тэгээд бас бус хэдэн селебрити байна. Тэгээд оруулах яг бидний хувьдээс оруулах сонирхолтой хүмүүс байгаа. Тийм. Бид нэр арай жоохон жуултаа л. Тийм байна. Аз жоохон хамттай ах болчихвол. Биднээс дөнгөж зулцсан байна. Жилийн дараа гэхэд Арслан Баран мэт. Тэгээ хөөх 14 дугаар хийжлээ шүү дээ. Болж оноос эхлэсэн болсон. 14 дахь дугаар эсвэл 14 дугаар. Нэ амар яриалаг төвдөлгүй байдаг гэсэн юм шүү дээ. Амар нэг тийм чөлөөтэй байдаг болсон. Ахтан дээрээс амар бэлтгэж шимэлсэн юм байна. Одоо зүгээр орж ирэл. Гэ. За халаа let's do it. За ганц татчи да чи. Цэгийн мэй чаахан хинжим. Яа. Тэгээд дүрстэй хийх бол санаа байгаа. Гэтэ харин бас яг гоё офистай гоё явтай жижиг хэрэгтэй. Гоё газартай болж шин. Яг цаг 30 минутын дүрстэй хийх чинь аюу их багтаамжтай хэцүү байхгүй тий. Тэр ревю яг уцснаас яцсан. Тэрийг бол жоохон хэцүү л юм. Тэгтээ яг явандаа болно. Бид нар болноо. Онцгой бид нар ажилтаа болоод тэгээд та нарын хүссэн тэр гой гой хүмүүсийг чи аль болох оруулахыг хичээ. Тэр селебритинуудыг оруулахыг хичээгээд тэрийг дүрстэй болгоод YouTube-ээр цацвал алнаа. Тэгэд бас зүгээр урнаа. Доор коммент дээр ямар контент хүсэж जैन тэрийг бас бичээрэй. Ямар шүү контент хийлгэн. Ийм хүртэл сонсож чадсан хүмүүсээ тийм бас ингээд лого тавиад авсарсан гарны лого тавиад комментээр нэр энэ хүртэл хүмүүс сонссон болов. Тэгээд яг дундаж цагийг харгаад 20 минут л одоо аахгүй. 7-8 өмнө. Тэр хүмүүс амар гоё лайк MVP бид нэр хичээнэ. Одоо улам сайжраад яваад. Явж чангарах. Явж чангарна. Хүүхдийн яри гэж юу? Юу юм? Энэ юу дугаарч байгаа та? Миний жинк та. Шин юу дугаар? Микрофон дээр сонсогдно. Энэ сонсогдох. Үгүй чимгүй шүү. Жохоо юу явж л. Нөө чимээний шуум яваад байгаа юм шүү. Мэдгүй. Тэр байж магадгүй. За одоо ингэ яах юмгүй ч боллоо одоо. Улаан цагаандаас гарлаа. Хоол үлсэж чинь. Нэлээд цангаж байна. Та тэгтээ ер нь одоо гэр орно яаж цэвэрлж чинь коронавирус гээд онцгой цэвэрлсэн юм байна уу эсвэл зүгээр байдлаараа л байгаа. Чигтэй цэвэрлэл хийлгээл юм л та. Харин тий. Гээл агаал та. Би ямар хийж явчих юм шүү. Дүүдэл хэлж байна. Гээл чигтэй цэвэрлэгээ.
ер нь аль болох болгоомжтой одоо Монголд нэг хүн л ороод ирэх үү чи дуус. Тэгээ ороод ирсэн гэж магадгүй биш би бол бодоолох. Одоо ч орж ирэхгүй. Тэр маань ерөнхийлөгч их чинь магтсан. 30,000 байна. Тэр бүр амар зөв тактиктэй явж байгаа байхгүй. Одоо яг биеэр айлчлт нь бас аюу зөвтэй юм үү. Тэгээд яг хятадыг юм хэцүү байхад нь очиод тусалсан гэдэг утгаараа амар тийм угаасаа хятад монголч угаасаа мөнхийн хөрш. Тэгээд дээрс мөнхийн стратегийн түншүүд ш тий. Хизээч ямар ч цаг үед ингээ хад байж л ах хүмүүс байхгүй. Хичнээн би нэг үзээ яатсан чи. За өндөрлөхүүдээ. Өөр юугаа чи өөр ярих юм байна. Oh my fucking god. Би тэгээд нэг хон хандварлахаар шийдсэн байгаа шиг. За ингэ дуусах уу? Көчөлөө болох юм. Көчөлөө болох. Көчөлөө болох. Көчөлөө. Бид нар Америкт байсан бол көчөлөө байх бол. Уус шууд юу ш. Гэтэ амар үнэтэй юм билээ л дээ. Зүгээр байраа зараад яваа. Бөөрөө зараа. Бүрөө зараад хөрөхгүй шүү дээ. 3 бөөр. 90,000 доллар. Тийм. Пакерээ би санджаах вэ яаж явах ч. YouTuber гэсэн. Аниме реакшн хийдэг тий. Тэр бүр амар гоё лээ. Манай цэгээ бас аниме реакшн хийж магадгүй. Би энийг л хүсэн хүлээж илаа аниме реакшн. Аниме гэх юм аним гэх юм. Аним. Аниме гэдэг хүмүүс бас бураас мим гэсэн. Тий та яагаад аниме гэдэг юм? Тэг хэлээс олчихгүй. Би эргэлзээд байна шүү дээ. Унган багын хаашаа. За өндөрлөө. За уус өөр хийдүү. За boy. Тэги фристайл. Boy. За ингэ дуусах. Fat biscuit. Махан соосон үстэй бид нар удахгүй бөмбөгнөө.